Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. За, нэлээд удаан хугацаанд бичлэг хийж чадсангүй шалтгаан нь юу вэ гэхээр би маш аимшигтай ханаа түрээд тэгээд тэрнээсээ ер нь бол өчигдрэл арай гайгүй болж байна. За, тэгээд нэг мэдсэн чинь 4-р сар бүр ингээ гарах төгссөн байсан. Тийм учраас та бүхэндээ аль болох хурдан 4-р сарын онцлогын ерөнхий төлөв байдлыг нь гаргаж өгье гэж бодлоо. За, астрологийн хувьд гэх юм бол 4-р сар өөрөө маш чухал сар. Ер нь энэ хоньны ордны улирал бол астролог талаасаа яг шинэ жил гэж явдаг байхгүй юу? Угаасаа хоньны орд чинь 12 ордныхаа хамгийн ихэнд байдаг шүү дээ. Хоньны орд гарснаар тухайн жил одоо шинэ жил эхэлж байна гэж үздэг. Гэхдээ 3-р сарын дундаас эхлээд ч юм уу ер нь бол маш олон гаригууд ухрах хөдөлгөөнд байгаа бод сугар гэдэг. Тэгээд тэд нар болохоор бидний нөгөө нэг хайр дурлалын амьдрал, за ажил хэрэг гэл ер нь бүхэл зүйлсэд нөлөөлөөд бүх юм хоош нь татагдаад байгаа юм шиг. Тиймэрхүү мэдрэмжүүдийг бас айгүй их мэдэрсэн болов гэж бодож байна. Тийм бол зүгээр ямар ч байсан гэсэн бод гариг маань 4-р сарын 6-наас эхлээд шулуун хөдөлгөөнд орчин бод гариг маань. Тэгэхээр ер нь бол маш том шинжилэл, өөрчлөлт дүүрэн одоо сар байх гэж 4-р сарыг бодож байна. Тэгээ уншлах дээр юу гэж яаж гарч ирэх нь надад бас маш их сонирн байна. За тэгээд өнөөдөр болохоор 3 бүлэг харагдаж байгаа. За эхний бүлэг болохоор zebra. Алаг дах. Гал мах бодтой амтан байгаа. Хоёр дахь нь болохоор vulture буюу илээ шувуу. Агаар мах бодтой, хий мах бодтой амтан байгаа. Гурав дахь амтан болохоор snake, могой, ус мах бодтой. За энэ 3 бүлгээс харж агаад хамгийн их татагдж байгаа бүлгээ сонгоод тэгээд уншлагаа сонсоорой. Нэгээс 2 бүлэгт бол татагдаж болно. Тэгэх юм бол хоёулангийн дараалж сонсоод тэнчнээс ер нь өөрт тохирж байгаа хэрэгтэй мэдээллүүдээ авчна гэсэн үг. За нэмэлтийн хувьд гэх юм бол одоо энэ уншлагууд дээр гарч ирж байгаа цаашаа ухах шаардлагатай сонин зүйлс гарч ирэхээр би тэнчнээс сонгож агаад нэмэлтийг оруулна гэсэн үг. 2-3 сэдвээр. Тэгээ нэмэлтийг өөр нь яг яаж авах уу гэд маш олон хүмүүс комент бичээд идэг болцсон юм шиг надад санагдаад байгаа. Тийм бол инстаграмаар холбогдож авахд болно шүү. Тэгээ энэ оршил хэсгийг маань заримдаа сонсч байгаасаа гэж хүсэж байна. За ингээд уншлагатаа оръё. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийнхаа 4-р сарын уншлах руу оръё. 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань zebra гэдэг хүзрийг сонгосон байх учиртай ийшээ тавьчих. Уншлага гэхээс өмнө ерөнхийн нэг картаар тухайн сар ямар хөө байх вэ? Ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг харсан. Тэгэж асуухад star card гарч ирсэн. Одны хүзэр дээшээ харж гарч ирсэн. Маш том major arcana хүзэр. Энэ 4-р сард хумхын ордныхон таны амьдралд айгүй чухал нөлөөтэй байж иж болно. Аль эсвэл өнгөрсөн 2-р сард 1-р сарын сүүл тэгээ 2-р сарын ихэнх хүртэл таны амьдралд болж өрнөсөн зүйлс 4-р сард бас хамааралтай болж магадгүй гэж би бол харж байна. Аль эсвэл 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс дунд маань өөрсдөө яг бомб буюу хумхын ордтой хүмүүс маш олноороо байх магадлалтай. За тэгээ одны хүзэр гэхээр ерөнхийдөө ямар байх вэ гэхээр маш гоё сар гарахаар байна 1-р бүлгийнхний маань хувьд. Одны хүзэр бол ерөөсөө тэр чигтээ итгэл найдвар хүсэл мөрөөдлийг бэлэгддэг. Тэгэхээр энэ 4-р сар болвол нь штэ яг нэг юм одоо хит амбиц биш хит одоо юу мэн юм бтэ өдөр тутмын юм рутинтэй цагийн хуваартай зүйлсийг одоо ингээл амжуулах гал те. За бараг хар үгээр хэлэх юм бол жоохон аахар шаахар өдөр тутмын юмд анхаарлаа хандуулахаас илүүтэй маш том зорилго руугаа одоо ингээд өнгөн гэж би бол харж байна. Яг хүсэл мөрөөдөл зүрх сэтгэлээсээ та юунд ингээд татагддаг вэ? Юуг маш удаан хийж бүтээхийг хүссэн бэ? Тэр зүйлээ 4-р сард амжуулж чадна. Аль эсвэл 4-р сард энэ зүйлийнхаа эхлэлийг тавихаар харагдаж байна. Хүсэл мөрөөдөл өөртөө ихтэй байдал маш их нэмэгдэх болно. Ерөөсөө ингээд болохгүй, бүтэхгүй, чадахгүй энэ төр гэсэн тийм сөрөг бодол мэдрэмжүүд танд ерөөсөө байхгүй байхаар харагдаж байна. Тэг ганц нэг мөрөөдөл биш, маш олон мөрөөдлүүд танд төрж эхлэх хандлагатай байна. За тэгээд энийгээ хамгийн гол нь бодит болгож чадах хэсэг нь та бүхний хэр одоо хүчтэй байхаас шалтгааллах байх гэж би бол харлаа. За одоо ингээд ажил карьерийн уншлах руу оръё.
хайрыг тайлбарлаад өгөөч. King of Swords, nice. Okay. Devil доош орсныг бас тайлбарлаж. Temperance. Ерөнхий energy. За нэгдүгээр бүлгийнхний маань хувьд надад нэг амар хөвгчлөлтэй мессеж орж ирсэн ажил карьер дээр. Тэгээ тэрийг мартчихгүй шиг хэлчих юмсан. За ямар ч байсан гэсэн ажил карьерийн хувьд нэгдүгээр бүлгийнхний маань хувьд дөрөвдүгээр сар бол бүр маш гайхалтай харагдаж байна. Ямар ч байсан гэсэн байна штэ. Хэрвээ одоо нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс дунд маань ийм нэлээд том газар ажилладаг хүмүүс байгаа бол маш том төрийн байгууллагад ажилладаг, маш том компанид ажилладаг. Ямар ч байсан гэсэндээ ингээд таны дээр байгаа удирдлагчин одоо та яг өөрөө биш, яг таны яг хувийн бизнес энтер бол биш. Аль эсвэл нөх их тийм өндөр албан тушаалын хүн биш энтер ерөөсөө биш. Тэг юу гээд байна вэ гэхээр маш нөлөө бүхий одоо ийм институт, бүлэглэл хүмүүс байна л та. За тэр хүмүүсийнхаа нүдэнд та бүхэн бол яг өртгөөр харагдаж байна. 4-р сард ямар нэг байдлаар за энэ болохоор цөөхөн хүмүүсийн хувьд шүү ингээд том байгууллагаараа амралтанд одоо ингээд зугаалгаар явах, аль эсвэл ретрит энтер хийдэг штэ хотоос гараад ер нь сургалт энтер зохион байгуулах тиймэрхүү юмнууд болж болох юм бол хэрвээ болохоор байгаа бол тэнд та өөрийгөө ямар нэг байдлаар айгу сайнаар харуулахаар хүзэр дээр бууж ирж байна л да. Ялангуяа юм жоохон спортын тэмцээн уралдаанууд хүлээж байгаа бол та энд бол маш амжилттай оролцохоор харагдлаа. Өөрийгөө үнэхээр ингээд янз бүрийн талаас нь харуулж чадна. Тэгээд ингээ хөөх энэ хүн чинь үнэхээр мундаг юм байна шүү дээ. Ямар мундаг ажилтан бэ? Ийм мундаг ур чадвартай хүн байсан юм уу? Аливаа хамт зураг авахулъя энтер гэдэг ч юм уу. Тийм одоо айгу гоё үйлдэлүүд дээд албан тушаалтнуудаас нь ирэх магадлал бол байна гэж хүзүр дээр бол гарч ирж байна. За бусад хүмүүсийн хувьд гээд гэх юм бол ер нь л 4-р сард маш өөртөө ихтгэлтэйгээр шинэ ажил эхлүүлэх хүмүүс бол бас айгүй олноороо байна гэж хүзүр дээр гарч ирж байна. Хэрвээ та ингээд ер нь ажилласаа гарыг гээд 3-р сард ч юм уу аль эсвэл тэрнээс өмнөх саруудад шийдсэн байгаа бол энэ 4-р сард хэрвээ яг одоо ажил хайж байгаа хүмүүсийн хувьд шүү нөх их удахгүй ер нь 4-р сарын эхний 2-7 хоногтой багтаад аль эсвэл 2-7 хоногийн дараагаас ч юм уу шинэ ажилд орохоор хүзүр дээр бол гарч ирж байна. За бас гадагшаанаа явах магадaltaй хүмүүс аюу олон харагдаж байна. Тэгээ ямар ч байсан гэсэн temperance доошоо харж гарч ирээд devil доошоо харж гарч ирж байгаа гэхээр нь штэ. Заавал ингээл ажилласаа гараад шинэ ажил энтерт ч гэсэндээс орох албагүй л дээ. Ямар ч байсан гэсэн энэ 12-р сар, 1-р сар маш их стресстэй байсан. За тэгэл энэ нь 2-3-р сард ч гэсэндээ ингээ арай гайгүй басан ч гэсэн өөрчлөгдөхгүй байгаад л гэсэн хүмүүсийн маань хувьд гэх юм бол тэр их маш тэнцвэргүй, айцтай тий. Ерөөсөө ингээ тайван өөрийнхөө эрх чөлөөтэй ингээ ажил карьердаа хандаж чадахгүй. Ажил карьер чинь таныг бүр ингээ дөнгөлөөд ингээд хоошин татаад байгаа нэг юм шорон шиг санагдчихсэн бол тэр тэнцвэргүй байдлаасаа гарах болно гэж бууж ирлээ. Тэгээ ер нь бол надад нэг 2 төрлийн жишээ харагдаад байна л да. Нэг бол үнэхээр юм стресстэй танд цаашид өөрийгөө жөхөөргөө болцоод байгаа. Тийм ажил карьерийг та орхиод гадагшаанаа явах ч юм уу аль эсвэл шинэ ажилд орох тийм шийдвэрийг гаргаад шинэ ажилдаа ч гэсэндээ маш амжилттай 4-р сарда хурдан орж байгаа хүзүр дээр бууж ирж байна. За 2-дугаарт гэх юм бол ерөөсөө ингээл энэ өнгөрсөн өвөл эхэлжээл ерөөсөө дуусахгүй байгаад исэн ажлын юм тэнцвэргүй нэг бол ингээл ажил хэрэг гайгүй явал хүмүүс хоорондын харилцаа тий хамтын ажиллагаа гайгүй байгаа л гэдэг. Заримдаа ингээ юу ч болохгүй байгаа юм шиг. Тэгээ ерөөсөө ингээ танаас бас яг шалтгааллахгүй одоо хүний ажлын орчин одоо ингээд яг ажиллаж байгаа одоо нэг тийм салбарчин альсвал зах зээлчин айгүй юм тэнцвэргүй стресстэй байсан байлаа гэж бодъё. Тэр байдлаасаа энэ 4-р сард гарна бүх зүйл ингээд намжаад эхэлнэ гэж бууж ирж байна. Тэгээд та ажил дээрээ шинэ зүйлсийг эхлүүлэх, шинэ зүйлсийг санаачлах, аль эсвэл ажил төрлөө хийх үедээ хийгээд амралт зугаалгаар найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ яваад өөртөө хувийн орон зайг олгох тийм боломжууд нэгнэ гэж болвол харж болохоор байна гэж юу нь бол хүзэр дээр бууж ирж байна. За тэгээд 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс дунд маань бас ажилласаа гараад тэг шин зүйл эхлүүлэх гээд байгаа хүмүүс бас айгүй олон байна. Гэхдээ штэ энэ нь өөрөө ерөөсөө тийм
сөрөг юм бол биш ээ. Айгүй удаан гарыг. Ер нь л бол ингээ одоо хийж байгаа зүйл чинь танд бас өөрөө өгөөж өгөхөө ер нь жоохон болчиход байна тий. Та яг сурах ёстой бүх зүйлээ сурцсан, хуримтлуулах ёстой мэдлэг ур чадваруудаа бүгдээрийг нь хуримтлуулсан. Хамгийн гол нь одоо ингээ нэг цаашаа урагшлах, шин зүйл эхлүүлэх болчиход байна гэдгээ ингээд айгүй удаан хугацааны турш мэдчихсэн. Гэхдээ яагаад ингээд ажлаа сольж чадахгүй байсан бэ гэхээр айгүй удаан ажилласан байж болно л доо. Дор хаяж бараг 6 жил ч юм уу тий. Тэгээд нөгөө нэг ингээ ажил өөр өгөөж өгөхөө болчиход байгаа ч гэсэндээ хүн нэг газараа тасчдаг штэ. Ялангуяа ингээд хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй айгу тасцсан байсан байж болно. Ингээд за би энэ хүмүүсийг орхиод явчихсан бол энэ хүмүүс яг ингээд цаашаа яг яаж ажиллая гэх юм бэ тий. Би яг энэ газар энэ хүмүүст хэрэгтэй штэ. Гээ ингээ хорогдоод байсан бол энэ 4-р сард ер нь өөрийнхөө карьерийн замыг шинээр эхлүүлэх, өөртөө шинэ боломж бололцоог нээж олгох тийм сонголтыг та өөртөө хийж байгаа бол харагдаж байна. Тэгэд ингээд яг өөрийнхөө мэдлэг ур чадвар, өөрийнхөө цаашдын одоо ахиц дэвшлиг бодох юм бол ингээд орхих ёстой зүйлсийг орхиод артаа үлдээгээд урагшлах нь айгүй зүв байгаад исэн. Гэтэл ингээд чадахгүй айгүй удаан хоошоо суудсан байгаад исэн. Тэгээ эн чинь бас ингээ 3-р сард таны нэлээд сэтгэл зүрэ орсон байж болно. За би юу нэг яах вэ? Яах ёстой болоо гэл те. Ингээл юу н байгаад ах вэ? Энэ зөв буруу юу гэл айгүй эргэлзэжсэн бол 4-р сард өөрт хэрэгтэй шийдвэрийг гаргаад явах нэ. За заавал ингээд ажилласаа гарах биш байж болно. Гэр бүлийнхэндаа ч юм уу ямар ч байсан гэсэн дассан ойр дотны хүмүүс одоо үр хүүхэд хамаатан садандаа ч юм уу найз нөхөдтэй ч юм уу хорогдоод аль эсвэл тасал болсон газартаа хорогдоод одоо гадагшаанаа явах ч юм уу ямар ч байсан гэсэн өөрийнхөө амьдралд айгүй тийм сонирхолтой шинэ эхлэлийг авчрахаас эмээгээд байсан бол энэ айцаа давж гараад шинэ зүйлсийг эхлүүлэх болно гэж бууж ирж байна. Тэгээ ямар ч байсан гэсэн 1-р бүлгийнхаа маань энэ 4-р сард өөрсөддөө маш их асар өөртөө ихтэй байхаар хүзүр дээр гарч ирж шүү. Төрийн байгууллагад ажилладаг ч юм уу том албан газар, том албан тушаал гашдаг хүмүүс маань яг өөрсдийнхөө амбицийг, өөрсдийнхөө ур чадвар манлайлах одоо яг тэр потенциалаа бүх хүмүүст харуулж чадна гэж гарч ирж байна. Бусдын маань хувьд ч гэсэндээ бас маш өөртөө ихтэйгээр ер нь бол ингээд айцгүйгээр те айгүй юм дүрлэлсэн энергитэйгээр ер нь бол урагшлах шийдвэрүүдийг гаргаж байна. Тэгээ хүзэр болохоор энэ дээрээс жоохон зөвлөгөө өгч байгаа байхгүй 8 саваа доошоо харж гарч ирж байна. Айгүй хурдалж болохоор байтал. Ер нь 4-р сард та хичээх юм бол маш олон зүйлийг өөртөө болон бусдад нотолж харуулж чадна. 4-р сард хичээх юм бол маш том шинэ эхлэлийг өөрийнхөө амьдралыг ажил карьер талаас өөрчлөх тэм үйлдэлүүдийг гаргаж чадна. Гэхдээ жоохон хоошоо суух гад байна. Яагаад хоошоо суух гад байна вэ гэхээр хатны зоос дээшээ харж гарч ирж байгаа байхгүй. За илүү урт хугацаанд одоо юу яа төлөвлөе. Яа жоохон хугацтай бодъё. Аль эсвэл одоогийн байгаад байгаа нөхцөл байдал маань тийм муу биш байгаа штэ. 50 гол нь 50 амгалан байгаа. Мөнгө санхүүгийн хувьд ч юм уу те эд баялаг талаас айгу тогтвортой байгаа. Тим юм чи юу яаран шийдвэр гаргахгүй байя. Гэт тэх юм бол шин зам сонгож чадахгүй 4-р сарыг бас жоохон эргэлцсэн хоошоо суусан байдалтайгаар өнгөрөөх гээд байгаа харагдаж байна. Тэгээ ерөнхий энерги дээр энэ 3 дараалж гарч ирж байгаа гэхээр хүзэр болохоор ингэж хоошоо суухыг 1-р бүлгийнхэндээ ерөөсөө дэмжихгүй байгаа харагдаж байгаа байхгүй юу. Ерөөсөө л амар хурдан шийдвэрүүдийг гаргаад маш эрч хүчтэйгээр яарч сандарч бүр урагшлах нь зөв болно гэд ингэ шахаад байна. Тэгээ ингэ шахаад байхаар ер нь нэг шалтгаан байдаг. Тэм учраас нэмэлт дээр бол би яг энийг асууя гэж бодож байна. За 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань 4-р сард ер нь ажил карьер дээр эрс хурдан өөрчлөлт гаргах юм бол тэрний ер нь зөв зүйл байх уу, буруу зүйл байх уу? Ер нь 4-р сард 1-р бүлгийнхаа маань ажил карьер тал дээр маш хурдтай эрч хүчтэй байж эрсдлүүдийг гаргах нь ер нь зөв зүйл болох уу, яахаар байна гэдгийг харж өгье гэж би шийдлээ. За ажил карьер талаас нь маш эрт хүчтэй сонирхолтой уншлаг гарч ирлээ. Тэгэхээр одоо бүгдээрээ хайр дурлалын уншлаг руу оръё.
Нэг заримдаа ганц би хүмүүсийн уншлага хийхгүй байхаар ганц би даа хүмүүс уурлаад идэв юм лээ. Ганц би хүмүүсийн байхгүй ямар сони өтөргий. Би бол баг яг хүзэр ингээд яг юу гэж гаргаж ирж байна. Аль энерги дээр нь илүү төвлөрж байна те. Тэрийг ер нь бол барьж явах туртай байдаг. Тэгэхгүй ингээд бүх нөхцөл байдал тааруулаад. За эрэгтэй хүмүүсийн хувьд, эмэгтэй хүмүүсийн хувьд, ажилтаа хүмүүсийн хувьд, ажилгүй хүмүүсийн хувьд, за ганц би хүмүүс, за хостой хүмүүс, за эдрээтэй байгаа хүмүүс гээл тэгэх юм бол ер нь энэ чи коллектив уншлага учраас хүзэр бол ер нь тэгэж олон юмыг ингэж юу мэр юм бтэ. Ялгаж салгаал ингэх айгу дурггүй байгаад идэг. Тэгэхээр бас уншлагаа ер нь хүн болгонд тааруулах гэдэг юм шиг юм болно гэсэн үг байхгүй юу? I don't do that. За. Strength тийш харж гарч ирж байна. За яагаад? King of water. Six of Eric тайлбарлаад өгөөч. Knight of it. Six of Earth. Lovers. Four of Fire. За хоньны ордны улиралж яг ингэж л орж ирдэг л дээ. Яг хоньны ордныхных нь өөрсдийнх нь энерги ингэж орж ирж байгаа байхгүй. Яг энэ улирлынх нь энерги орж ирж байна. За энэ бол гэхдээ ерөнхийдөө юм хостой хүмүүст хамааралтай зүйл байгаад байгаа харагдаж байна. Тэгээд энэ уншлах дотор нь шүү дээ эмгтэй энерги байхгүй. Тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө тэгээд миний YouTube-ийн уншлагыг бол хөвчлэн эмгтэй хүмүүс сонсдог. Тэгэхээр энэ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа эмэгтэйчүүд маань дөрөвдүгээр сард өөрсдөө яг юм хааны савааны энергитэй байх гэдэг харагдаж байгаа байхгүй юу? Та бүхний энерги өөрсдөө маш маскулин, маш эрэгтэйлэг байна гэсэн үг. Тэгэнгүүт энд хааны аяг доош харсан бас нэг эрэгтэйлэг энерги байна. Гэхдээ илүү феминин, илүү эмэгтэйлэг талтай юм эрэгтэй энерги байна. Тэгээд хостой болон хин нэгнтэй харилцаатай байгаа. За хин нэгнийг бодож байгаа. Ямар ч байсан гэсэн бодох хүнтэй харилцаатай байдаг хүнтэй хүмүүсийн талаас би энэ уншлагыг эхлээд хийгээдгий. Тэгэхээр юу болох гээд байна вэ гэд тэгэхээр нэг юм усны ордтой хүн байна. Таны харилцаатай байгаа хүний чинь энерги айгүй хүчтэй хилэнц мэлхий загас усны орд аль эсвэл агаарын орд ч байна л да. Энэ агаарын орд нь та өөрөө байж иж болно. Хумах, жинлүүр, ихэв. За тэгээ арслангийн орд маш хүчтэй байна. Дагаад хонь нумч гэсэндээ байна. Ордууд нь бол ерөөсөй заавал таарах албагүй шүү. Гэхдээ таны хайртай хүн чинь харилцаатай байгаа хүн чинь энэ 4-р сард ер нь танд айгүй гомдоод байгаа харагдаж байна. Тэг яагаад гомдоод байна вэ гэд тэгэхээр өөртөө итгэлгүй болоод та энэ хүнийхээ бардам зан руу ер нь яг явж ороод байгаа харагдаж байна. Яагаад вэ гэд тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө 4-р сард яг юм хааны савааны энергитэй байх болно. Тэгэхээр та бүхний энерги ингээд тэр чигтээ ажил карьер руу айгүй чиглэж байна л да. Аль эсвэл ерөөсөө ингээд за би бүхнийг чадна, би болгоно те. Би бол яг хийснээ хийдэг, ярьсан зүйлээ би бодит болгодог. Би өстэй яг хийж ийн, бүтээж ийн, би урагшилж ийн гэсэн тийм айгүй юм дүрлцэн энергитэй байгаад байгаа байхгүй юу? Гэтэл таны харилцаатай байгаа хүн чи яагаад ч юм энэнд чи ингээд шархлаад байна. Бардам зан нүвдүүд ингээд нэг тийм жоохон хохирогчийн сэтгэл зүйтэй байгаад байна. Яагаад вэ гэхээр та өөрөөс нь илүү жоохон мундаг байгаад ч юм уу тэгээд байна л да. Тэгээд нэг юм тэнцвэргүй байдал үүсээд байгаа харагдаж байна. За энээс болоод гомдоод тэгээ бардам зан яг нөгөө нэг шархалж гомдохоор хүн яадаг вэ гэхээр ялангуяа эрэгтэй хүн яадаг вэ гэхээр амар өөрийгөө бодож эхэлдэг. Намайг хайрласангүй, намайг бодсонгүй, намайг тоосонгүй те. Ингээд за зарим бүр токсик хүмүүсийн үед эмэгтэй хүн юм байж иж инглээд хэлээ. Чи ингээ харилцаан дээр эмэгтэй штэ. Гэтэл чи амар хүчтэй байгаад байна, амар амбицтай мундаг байгаад байна. Чи ийм байж болохгүй. Тэгэхээр би өрн чиний дэргэд ингээд ир хүн болж байгаад яах юм гэдэг ч юм уу ийм токсик асуудлууд бүр яваа явандаа ингээ үүсэж магадгүй харагдаж байна л да.
За тэгээд ингээд байгаагийн бас нэг шалтгаан юу вэ гэд тэх юм бол за зарим хүмүүсийн хувьд харилцаа яг энэ 4-р сар гээл тэгэхэд ер нь нэлээд удцсан харилцаа болж хуурж иж магадгүй. Ингээд тэрнээс өмнө ч юм уу те айгүй юм шинхэн хайр сэтгэлийн харилцаа энэ төр байж ийснаа. Зөвхөн байгаал одоо бол яг ингээд удцсан хосуудын нэрэлөө орж иж болно. За тэгээд тийм үед болохоор нөгөө нэг ингээл амар хүчтэйгээр хайрлах яг honeymoon phase гэж хэлдэг штеп бүр ингээд нэгнийгаа ингээд бүр яг ягаан өнгөөр хардаг тийм үү. Бүхэл зүйл нь гоё харагдал ямар ч асуудал энтрийг ерөөсөө өглөө хошоогоол ингээд идэг. Тиймэрхүү байдлууд ер нь бол жоохон замхраад юмд илүү жоохон бодтой зарим талаараа хэд сөрөг ч юм уу хандаж эхлэх гээд байдаг үе эхэлж байна. Яг тийм үеинд давхцаж иж болно. Аль эсвэл та илүү амжилт, карьер өөрийнхөө урд байгаа аян зам руу анхаарлаа хандуулад нөгөө хүн чинь танаас айгүй хараат байгаад танаас хайр сэтгэл хүсснээс болоод та хоёрын харилцаа одоо нөгөө нэг юм гэгээтэй хөнгөн халуун дулаан байдлаа ер нь жоохон алдчихээн гэсэн үг. Тийм учраас ер нь бол би бинээсээ дөлөх, би бинтэйгээ жоохон хүүтэн харьцах тийм хандлагууд үүсгээд байгаа харагдаж байна л да. Гэхдээ ер нь бол заяа яг танаас бас яг шалтгаална. Та энэ харилцаатай байгаа хүнтэйгээ үнэхээр хамт байхыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол нөгөө хүнээ бас яг ингээд жоохон аргадах хэрэгтэй гэж гарч ирж байна. Үгүй чи бас мундаг байгаа. За чамд ямар асуудал байна те? Болох байгаа юмнууд юу байна? Би чамд туслая. Би дандаа чиний дэргэд байна. Би ингээл өөрийнхөө амжилтыг өөрийнхөө ирээдүйг сонгоод би ингээ явчихгүй. Чиний дэргэд би байж ах болноо гэд ингээд нөгөө хүнээ бас аргалах хэрэгтэй. Ер нь бол нөгөө хүнээ бас зөөлөж өгөх хэрэгтэй. Ингэх юм бол 4-р сарыг хосууд маань айгүй айтайхан даваад гарчиж чадна. Тэгэхгүй энд болохоор бас нэг сони энерги гарч ирж байгаа байхгүй. Та бүхэн маань өөрсдөө 4-р сард хит хурц ааштай байх гэдэг ижиж магадгүй. Баатрын саваа бол ерөөсөө энэ картн дээр ч гэсэндээ харагдаж байгаа айгүй хурдан юм ерөөсөө л ингээд салхиар ингээд доош ингээд уруудж байгаа юм шиг. Биш ингээ сноубордыг гулгаж байгаа юм шиг надад харагдаад байгаа байхгүй. Тэгээд баатрын саваа бишээ илт болвол айгүй тийм хурдан энергитэй байдаг. Ерөөсөө юугүй л шийдвэр гаргачих гад байдаг. Тэгэхээр та бас 4-р сард хит нөгөө нэг өөрийнхөө урд байгаа зорилготой анхаарлаа хандуулад хит өөртөө ихтгэлтэй байснаас болоод тий одоо ингээ харилцаатай байгаа бодож байгаа хүний ч айгүй дутуу үнэлээдгүй энэ юм чи одоо ингээ яах гээд байгаа. Би зүгээр л байгаа штэ тий надтай ингээд хамтдаа гоё байж чадахгүй бол ашиг боли яг ингээд одоо би өөрийнхөө амьдралд амар том юм ихлүүлэх гээд тий ингээд яг урагшаана харах хэвээр үе байхад намайг дагаад намайг дэмжиж чадахгүй бол ийм хүнээр би яах юм би энэ харилцаанаас ингээд гарчээ л та гэдэг ийм шийдвэрийг гаргах гээд ижиж магадгүй гэж үнэхээр бууж ирж шүү. Тэгээ ерөнхий энергийг харахад ч гэсэндээ 6-гийн зоос доошоо харж гарч ирж байгаа хгүй. Тэгээ 6-гийн илт дэшээ. Тэгэхээр хостой болон хин нэгэнтэй харилцаатай байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол энэ 4-р сард нэгнээс амар их юм харах гад байна. Таны хүсэж байгаа зүйл хайртай хүний ч хосож үсээд байгаа зүйл ингээ хоорондоо шал өөр. Тийм учраас та яг хайртай хүнээ за энэ хүн надад яг яаж хандах нь вэ? Яг энэ амьдралын маань амар юм эдрээтэй тий агүй юм игцэгтэй үед надад яг яаж хандах нь надад яг тусдын болох нь энэ цаашид яг надтай хамт байх одоо юм worthy тий үн цэнтэй хамтрагч мөн үү гэдэг байдлаар та нөгөө хүнээ шинжээд идэг. Гэтэл хайртай хүн чинь болохоор за ингээд мундаг байгаад ч юм уу тий илүү шин зоригтой болоод илүү амжилтанд хүрэхээрээ намайг юу нэг ингээ мартаж гэнэ үү да. Надад юу нэг яаж хандах нь би бас ингээд харыг хүлээ гэдэг ийм байдалтай хандаад хоёулаа хоёр талд гараа хомхиж суух гад байна. Тийм болохоор хоёулаа хоёр талаасаа нэгэндээ хэрэггүй юм шиг мэдрэмжүүдийг авах гад байна. Тэгээ lovers доош харж гарч ирж байгаа хгүй. Тийм учраас харилцаа өөрөө токсик болох гээд байна гэсэн. Амар том асуудлууд биш энэ бол. Тэг ингээл өөр гуравдагч тэгээд мэтгээд орж ирээд ч юм уу ингээд байгаа юм байхгүй. Зүгээр л би биенийхээ ялгаатай зан чанарууд маш жижигхэн зүйлс заримдаа тэдрэнэ. Тэрнээсээ болоод ингээд амар гоё гүнзгийрж байгаа хосынхаа харилцааг үгүй хийх гээд байгаа хүзүр дээр бууж ирж шүү. Тэгээд бүр ингээ хосын харилцаатай байгаа хүмүүсийн маань харилцаа ч гэсэндээ энэ 4-р сард ер нь жоохон тэнцвэргүй болох гээд байгаа харагдаж байна.
За ганц би хүмүүсийн энергийг бол би хараад интернээс бол яасан ч олж чадхааргүй харагдаж байна. Тийм учраас нэмэлтээр болохоор нь штэ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа ганц би хүмүүсийн хайр дурлал 4-р сард ямар байх вэ гэдгийг би хальт хараад үе. Тэгээд яг энэ дээр байгаа. Ер нь яг 4-р сард та яг хайр сэтгэлийнхаа харилцаанд яаж хандах хэрэгтэй вэ? Хостой хүмүүс маань ер нь яг яах ёстой юм бэ? Яавал одоо ингэ таны талаас зүв байх юм бэ гэдгийг би авал харахаар шийдлээ. Тэгээ энэ онцлог дээр болохоор хүзээр ингээд хайртай хүнтэйгээ альтайхан байя гэвэл та бас нөгөө хүндээ хүч үг, урам зориг үг гэж гаргаж ирээд байгаа байхгүй юу? Гэхдээ үнэхээр бас яг та тхийг хүсэж гин үү? Тэглээ гэд ерөн сайн өөрчлөлт гарахаар байна уу? Яахаар байна гэдгийг би нэмэлтээр харъя. За одоо болохоор нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа хувь хүн талаас ямар байх вэ гэдгийг харнаа. Three of Pentacles доошоо. Okay. Judgment. За тэгэхээр хувь хүн талаасаа маш сонирхолтой сар байхаар харагдаж байна. Хүзүүнүүдээ харсан чинь шууд миний ингээ шар ус босч байна л да. За энэ болохоор ажил карьер дээр ч бай, хосын харилцаан дээр ч бай, юу ч байж иж болно. Гэхдээ 3 дугаар хэсэг бол ер нь хувь хүн рүү чиглэдэг учраас та 4 дугаар сард за би өөрний ийм байх болноо. За ийм юмн дээр би яг ингээд яг өөртөө ихтгэлтэй байна ч юм уу тийм ингээд шийтцэн юмнууд байгаа бол тэднэр дээр яг баттай зогс гэж хүзэр бол гаргаж ирж байна. Яг би нэг жишээ аваад үзээ л да. Одоо ингээд 4-р сард ерөөсөө хэрэггүй одоо юмд мөнгө зарлахдаггүй, нэг их найз нөхдөдтэйгээ уулзаж гарч орохгүй, ер нь мөнгө цуглуулна гэдээ та шийдсэн байгаа бол тэрэн дээрээ ингээд айгу өөртөө ихтгэлтэй бат зогсоол гэсэн үг байгаа байхгүй. Айгу сонир жишээ нь л да. Тэгээд ингээд шийдсэн байж гут ч угаасаа яг найз нөхд чинь тэг ийм тоглолт болж ин тийшээ ингээ бөөнөр аялах гад байна. Юу мөнгө төгрөг цуглуулах чи наатах тэгэл дараа нь олж штэ. Яг энэ 4-р сард ингээл бөөндөө явчаад ирээ л та гэдэг ч юм уу тийм үү. Яг нэг иймэрхүү үгнүүдийг хэлэхэд ерөөс тэрэнд нь бууж өгч болохгүй. Үгүй би шийдсэн. Надад ингээд яг хоримтлуулах айгу тийм өндөр шаардлага байгаа. Хэрэгцээтэй юмнууд байна. Би болохоор ингээд нэг 10 хоног 7 хоног ч юм уу гоё аялаад ирэх гэж би мөнгө төгрөгөө ингээ үүрэхгүй гэд ерөөсөө энэ дээр хатуу зогсол гэж хүзэг буулгаж ирж. Энэ болохоор зүгээр жишээ л өөрийнхөө нөхцөл байдал дээр та бүхэн бодоод үзээрэй. Ингээ ерөөсөө өөрийнхөө шийдвэрт хатуу бай гэж гарч ирэх гээд байгаа байхгүй юу. Тэг яагаад вэ гэхээр ер нь бол хатуу шийдвэрүүдийг одоо юм boundaries тогтоож байгаа бүр харагдаж байна. Одоо ингээд та дандаа хүмүүст заа гэж хэлдэг. Ерөөсөө өсөхгүйсэн ч гэсэндээ ингээд за тэрэн дээр туслаад өгөөч, энийг аваад өгөөч, тийшээ хүргээд өгөөч гэл тэгэнгүүт нь та ингээд нөгөө хүнд үгүй гэж хэлж чаддаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээл дургуйсан ч гэсэндээ за гэл тэгдэг байсан бол энэ 4-р сараас эхлээд үгүй гэдгийг бол ерөөсөө ингээд тийшээ дураар шийднэ гэсэн үг. Тэгээд тэгэнгүүт чи яагаад юм өөр болцсон юм? Ер нь чи яг яагаад үгүй гэж хэлж байгаа юм тэр гэл тэгэх найз нөхд байна. За хамаатан саднуудад аав ээж нар ч гэсэндээ бүр хүчтэй орж ирнэ шүү дээ. Чи яг хизээ юм болцсон юм тэр гэдэг ч юм уу. Тийм байсан ч гэсэндээ ерөөс тэрэнд бууж өгч болохгүй. За нэрээ тиймдээ уучлаарай. За хэлснээр нь хийе гэдэг ч юм ингэж бууж өгч ерөөсөө болохгүй. Өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө тавьж байгаа цензурт маш хатуу хандаарай гэж хүзэр болвол буулгаж ирж байна. Яагаад вэ гэхээр ингэж гүрийх юм болвол танд хэрэгтэй гэж гарч ирээд байгаа байхгүй. Ингэж чадах юм бол хувь хүн талаас амар том өөрчлөлтийг өөртөө бий болгоно. Өөрийгөө илүү хүчтэй гэдгээр мэдрэнэ. Ер нь өөдөөс чи хідэн хүнч босч исэн, хідэн хүнч ингээд
таныг буруутгах гэсэн тий та яг тэдний эсрэг ингээд зогсох дархлаатай болно. Тэгээ үр дүнд нь өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөртөө бий болгох, өөрийнхөө байр суурин дээр баттай зогсох тийм боломжтой болно гэж гарч ирж байна. Тэгэхгүй хараа ингээ 3-ын заваас энэ төр доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь л энэ 4-р сард тантай санал нийлэхгүй байгаад байгаа ойр дотны хамтран ажиллагчид, найз нөхөд, гэр бүлийнхэн маш олон байна. Тэгээ хамтран ажиллахгүй, таныг сонсохгүй, таныг үнэлэхгүй бүр ингээд яг жоохон дайраад байгаа энэ нэрэг байгаа байхгүй юу? Үгүй чиний буруу. Одоо ингээд бидний хэлснээр бай. Гэт яг ингээд нөгөө юуг мэн юм айгуу муухай манипулейт хийгээд байна л та, манипуляц хийж юм гэсэн үг. Таны үзэл бодол, таны шийдвэрт ингээ олноороо нөлөөлөх гэж орж ирж байна. Тэгээ тэр үед болохоор ерөөсө хатуу байл гэж хүзөр олвол хилээд байна. Тэгээ яагаад юм бэ гэхээр бусдын нөлөөнд автах гэдэг хандлагууд ер нь бол байна. Энээс бол энэ 4-р сард гарах хэрэгтэй. Энэ 4-р сард энээс гарчих юм бол эргээд 5-р сард энэ байдалтай буцаад орно гэсэн үг биш. Яг ингээд нэг тийм бусдын жоохон үгээр байх гэдэг, бусдын өдөөс одоо ингээд босож тэмцэж чадахгүй агсаар нь байдаг ч юм уу тий. Тэгээ тэрнээсээ болоо хамгийн гол нь өөрөө хохирдог. Тэр байдал чинь ингээд бүр мөсөн дууснаа гэж хүзөр олвол гаргаж ирж байна. Ерөөсөө бас өөрийгөө хинбэ, өөрийгөө яг ямар үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй хүн юм бэ? Өөрийгөө бас ингээд те та бүхэн хамаагүй ингээд надтай харьцаж болохгүй шүү гэдэг яг нэг тийм одоо мессежийг хүмүүст өгөх ёстой юм байна. Айгүй нөгөө хувь хүний мессеж гэхэд хатуу гарч ирж байна. За тэгээд judgment доошоо харж гарч ирж байна. Энэ бол айгүй удаан та бүхэнд явцсан хандлага, энийг л өөрчлөх гээд л байгаа юм байна л да. Энэ угаасаа өөрчлөгдөх цаг, энэ угаас дуусах цаг нь болцсон байж болно. Бусдын алдаа дутагдлыг та анзаараад байгаа хэрнээ хийлж чаддгүй, өөрийнхөө алдаа дутагдлыг ч гэснээр анзаарсан хэрнээ тэрийг өөрчилж чаддгүй. Тэгээд аль нь ч байсан гэсэн эцэст нь өөрийгөө жоохон буруутгаж уцрах гэдэг. Нэг хүнд яг шудраг хандлаа. За тэр шудраг байдал хатуу байлаа гэж тэгэнгүүт дараа нь би яг яах гэж тэр хүнд тэгчвэ. Айгу миний дотны найз штэ, миний хайртай хүн штэ, надад гомдсон байх таа гэл ингээл буцаал өөрийгөө буруутгаал ингээл хэлдэг гэх юм уу. Энэ байдлыг болвол халахын тулд та маш өндөр цензуур өөртөө тогтоох хэрэгтэй. Бусад хүмүүс дээр ингээд зааг тавих хэрэгтэй. За чи яг энэ хүртэл ойртож болно. Энээс цаашаа би хэнийг ч оруулахгүй болохгүй гэдэг юм хаалт тавих хэрэгтэй. Ингэжээч та өөрөө өөртөө айгүй гоё ихтгэлтэй болно. Ингэжээч таны потенциал нэгдэнэ гэж гарч ирж байна. Бараг ингээд 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань жоохон биллионер руугаа ороод байгаа ч юм шиг санагдаж байна л да. Заавал ингээд бусдын үгээр байдаг, бусдын санаа бодолд нийцдэг хүн байх албагүй. Тийм сайн хүн бас байх шаардлагагүй. Өөрөө өөртөө яг зөв, өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байх юм бол тэнчэнээс ирж байгаа benefit, тэнчэнээс ирж байгаа амар амгалан аз жаргал, цаг зав те бүр ингээд үнэхээр таныг аз жаргалтай, баяр жаргалтай болгоно гэж бууж ирж байна. Тэгээд death гэхээр ер нь бол маш том өөрчлөлт ирнэ. Дуусах ёстой зүйлсийг дуусгах хэрэгтэй. Тэгээд яг юун дээр ингээ хүзэр анилж хэлж ийнвэ гэхээр ер нь бусдын хар биш өөрийнхөө л байх хэрэгтэй гэж гарч ирлээ. 1-р бүлгийнхний маань хувьд. За ингээд уншлагын дуслаа, баярлалаа. Нэмэлт сэдвээр уншлага авах бол манай Instagram-аар холбогдорой. За одоо бүгдээрээ 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн 4-р сарын уншлага руу оръё. За 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань Илэ гэдэг шувууг сонгосон байх учиртай бишээ тавьчих. За тэгээд 4-р сар ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг би тусдаа нэг картыг сонгож суулж байгаа. Тэгэж асуухад болохоор тэргүүн зоос буюу Ace of Pentacles гарч ирсэн гайхамшигтай. За энэ 4-р сард нь штэ 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань маш урт хугацааныхаа зүйлийг тодорхой болгоно. Тэгэхээр яг 4-р сард та ямар байхаас шалтгаалаад таны баг ойрын 1 жил, 2 жилийн ирээдүйд чинь тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр янз бүрээр одоо илэрч болно. Гэрлэлт харагдчихээн. Гэрлэх хүнтэйгээ 4-р сард учрна. Аль эсвэл 4-р сард цаашид гэрлэх урт хугацааны харилцаанд орох одоо тийм ярилцлагууд, ярианууд бий болно гэсэн үг. За ажил карьерийн хувьд гэхэд болохоор штэ та яг ингээд
4-р сард өөрийнхөө цаашдын ажил карьерийн 1-2 жилийн хугацааны одоо юм тогтвортой байдлыг хангаж эхлэх болно. Ер нь маш тайван ингээ урт хугацааны потенциалтай зүйлсэд л анхаарлаа хандуулсан, хөдлөшгүй, ганхашгүй яг л тийм сар байх болно. Тэгээ тэрүүн зоос гэсэн хэрнээ хараа ингээд нэг юм аяган дотор нэг цэцэг тавьцгийн амар тайван энергитэй. Ингээд бүр нэрээ сэвэлзэх салхич байхгүй ингээд нэг юм нартай өрөөнд дотор нэг ингээд цэцэг айгу гоё усан дотор байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр ер нь ийм л тайван сар байх болно. Гэхдээ зогсонго бол ерөөсөө биш. Ер нь л тэр мөнгө санхүүгийн асуудал, хайр дурлалын асуудал, сэтгэл санааны нөхцөл байдал бүх зүйл төгс тэнцвэртэй. Та ингээд өнөө маргаашаа яг яах вэ? Маргааш нөгөөдөр тэр хүнтэй яаж харьцах вэ? Юу гэж хэлэх вэ? Юу бичих вэ? Нөгөөдөр маргааш ажиллаа яах вэ гэсэн тийм зовлон бол байхгүй. 1 жилийн дараа гэхэд би мөнгө санхүүгийн хувьд юунд хүрсэн байх вэ? 1 жилийн дараах миний ажил хэргийн төлөвлөгөө юу вэ? 2 жилийн дараа би хаана байх вэ? Би одоо байгаа хүнтэйгээ цааш урт хугацаанд яаж цуг байх вэ? Бид хоёрын ирээдүй 1 жилийн дараа гэхэд ямар болсон байх вэ? Тийм потенциалтай зүйлсэд л анхаарлаа хандуулж тэрийг ингээд айгуу тийм яс бас гүйцэтгэж явна гэж болвол гарч ирж байна. Ерөөсөө мөнгө санхүүгийн хувьд бол ашиг орлого нэлээд өндөр байх болов уу гэж би харж байна. За тэгээ ажил карьерийн уншлагыг хийгээд ирэхээр энэ бол мэдэгдэнэ. За тэгэхээр 2 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн ажил карьерийн уншлага руу оръё. Энэ хідэн картуудтайгаа аягүй сайн ажиллаад байгаа учраас өмнөх бүлэг дээр бас ашиглацгаа учраас сайн холиотгоё. За илүү нэмэлт үзэр гараад ирлээ. Буцаа ич. Мөн дэш харсныг тайлбарлаад өгөөч. Six of Pentacles, nice. За 10 of Pentacles доош харсныг тайлбарлаад өгөөч. Yes. Six of Pentacles доош харсныг тайлбарлаад өгөөч. King of Swords доош харсныг тайлбарлаад өгөөч. Strength, 9 of Wands, Temperance. За ажил карьерийн хувьд 2 дугаар бүлгийнхний маань хувьд юу нь ямар байх вэ гэд тэгэхээр маш их зүйл ил болж байгаа хүзэр дээр гарч ирж байна. Маш их зүйлс ил болж байгаа харагдаж байна. Илээ гэдэг амьтан өөрөө маш хурц хараатай. Ер нь ингээд одоо үгсэн сигэнтер хаана тэ тэрийг бол маш дээрээс анзаараад харж байгаа л дуусан гут нь ирээл яг ажилдаг да. Яг л тийм энергитэй 2 дугаар бүлгийнхэн маань байхаар харагдаж байна. Танаас шалтгааллахгүй одоо нэг юм бусад хүмүүстэй хамааралтай асуудлууд айгүй их байгаа гэдгийг ажил карьер дээр та яг ойлгож эхэлнэ. Тэгэхгүй яагаад энийг бас ингээ ойлгож байгаа нь айгүй чухал байна вэ гэхээр 3 дугаар сар, өнгөрсөн 3 дугаар сар, за тэгээ 2 дугаар сар, 1 дугаар сар ч юм уу асуудлыг та ингээд өөрөөсөө хайгаад байсан байна. Хааны саваа биш хааны ээлд ингээд доошоо харж гарч ирж байгаа байхгүй. За ер нь би жоохон өөртөө одоо юу агаад байна уу? Би угаасаа яг хангалтгүй байгаад байна уу? Би ингээд илүү мундаг байх угаасаа потенциалгүй хүн юм болов энтер гээд нэг л нэг тийм шийдвэртэй шийдэмгий хатуу байж чадахгүй байгаад байсан. Тэгээ үүнээсээ болж ер нь жоохон шаналаад ингээ ажил карьерийнхаа ирээдүйд ч юм уу эргэлзээд санаа зовоод байсан байна. Тэгээ энийг ингээ ерөөсөө боллоо гэж бодож исэн болвол
үгүй юм байна гэдгийг та юу н ойлгоно гэж гарч ирж байна. Аль эсвэл одоо яг ингэж ойлгоно. Таны эргэн тойронд таныг паразитлаад идэг, таныг ашиглаад идэг хүмүүс амар их байд юм байна. За энэ хүмүүсээс болоод ер нь би урагшлахгүй байгаа юм байна гэдгийг нэгдүгээрт амар сайн ойлгож авна. Хоёрдугаарт гэх юм бол нь штэ. За энэ бол бас айгүй олон хүнд хамааралтай. Ингээд ирээдүйдээ амар санаа зовоод идэг маань миний асуудал юм байна ажил карьер дээр. Гэхдээ ингээд ажил карьер чинь үнэхээр хангалттай мундаг байгаад байгаа. Гэтэл та бүхэн өөрсдөө бүр арай дэндүү тийм болгоомжтой хүмүүс байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Угаасаа айгүй их олон агаарын ордныхан байх шиг байна. Ялангуяа бас мэлхийний ордныхан байна. Материйн ордныхан байна. Маш их амбицтай хүмүүс ер нь бол 2 дугаар бүлэг дээр цугларсан байна. Арслан, Нум, за Матар, Мэлхий. Тэгээд Хумах, Ихэр, Жинлүүр гэсэн ордныхан айгүй их байгаа байхгүй юу. Тэгээд яг ямар онцлогтой вэ гэд тэгэхээр за миний ажил ингээл ер нь ингэж сайн явж байгаа яг бүтлгүүтэж магадгүй дээ. Яана тэгвэл яах вэ гэх ингээд санаа зовоод байдаг. Гэтэл яг үүндээ ирээдүйд тийм бүтлгүүдэх ажил төрөл хоошлох, гацах тийм юм ерөөсөй байхгүй байгаа байхгүй юу. Гэтэл өөрөөсөө тийм юм бодоод санаа зовоод идэг. За энэ бүхэн чинь л ер нь таныг жоохон хойшин татаад байгаа юм биш үү? Өнөөдрийг хүртэл за өнгөрсөн сарууд ажил хэргийн хувьд яагаад жоохон бүтээмж муутай байв? Яагаад би ажилласаа болоод стресстэй байв? Яагаад би маш бухимдангуй байгаад байв? Яагаад би ингээд амар олон зүйлийг хийж бүтээж гүйцэтгэн гэсэн яг нэг тэр төлөвлөгөөндөө хүрсэнгүй вэ гэд тэгэхээр энэ бүхэн бол ер нь миний айцтай л холбоотой байна. Миний хит одоо ингээ болгоомжлдог, хит с ิจ гч юмд ханддаг тий. Хит юм тагнуулт шиг нэрүүд ингээ ажиглагдаад байгаа байхгүй. Тэгэд ийм юмнууд ингээ байгаад байгаа юм байна. Тэгээ энэ бүхэн баг ингээд надаас бас юм байна гэдгийг ойлгож байгаа харагдаж байна. Тэгээд ингээд ажил карьерийн хувьд ерөөсөө асуудалгүй юмнууд харагдахгүй. Энэ баг биш үү ингээд уншлагыг хийгээд энерги нь ороод ирээд явсан чинь өөр хүмүүстэй ч холбоогүй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ ялангуяа 2 дугаар бүлгийнхэн маань ингээд өөрсдөөсөө заримдаа асуудлыг хайдаг, заримдаа болохоор ингээд бусдаас асуудлыг хайдаг. За ингээд хамтарч ажиллаж байгаа энэ хүн ер нь намайг хуурч мэхэлж гин үү? Энэ ер нь надтай айтайхан хамтарч ажиллах хүн мөн үү биш үү? Намайг дэмжиж гин үгүй юу? Цаагаар ингээд миний талхнаас сулгаалаад байгаа юм биш үстэй. Ингээ хуваарь юм хийж байгаа хүмүүс маань тий доод албан тушаалтнуудаа хамтарч байгаа хүмүүсээс хичгэлдэг. Аль эсвэл за одоо ингээ хамтарч байгаа, намайг авч ажилуулж байгаа, надтай гар нийлж байгаа хамтрагчид дээд албан тушаалтнууд маань намайг ингээ халчих үе дээ. Надтай хамтарч ажиллахаа болчих үе дээ. Аль эсвэл ингээ одоо үнэхээр мундаг байгаа зүйл маань цаашаа зүгээр л ингээл дэлхийн нийтэд дүр өгөөж өхөөргүй юм болол тэгэл би унчих үедээ гэдэг айц үнэхээр байх шиг байна. Тэгээ энэ айцаасаа энэ 4-р сард сална гэж гарч ирж байна. Ерөөсөө л ингээл хит болгоомжлоод байгаа хүн чинь ер нь бие юм байна. Ингээд ээж баг болохгүй мэн тий. Би илүү одоо яг нэг ерөнхий энерги дээр гарч ирсэн. Урт хугацааныхаа сайн сайхан зүйлсэд анхаарлаа хандуулъя. Заавал ингээд байнга л эрсдлээс болгоомжлол тий байхгүй байгаад байгаа эрсдлийг баг ингээд толгоондоо бүтээгээд тэгээд тэрнээсээ сэрэмжлээд ах шиг хэрэггүй юм байхгүй мэн гэдгийг та бүхэн ойлгоно. Тэгээд devil доошоо харж гарч ирж байгаа хгүй. 6-гийн зоос доошоо харж гарч ирээд devil доошоо харж гарч ирж байгаа нь бүр үнэхээр гоё заяо. Юух гээд байна вэ гэхээр ингэж байгаа. Та ингээд хуваарь ялангуяа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд альсэл одоо юу н ажил төрөл айгүй мундаг байнгын тогтмол өндөр ашиг орлоготой явж байгаа хүмүүс маань за нэг л өдөр бизнес маань дампуурчихгүй. За төмөө яар гэхдээ амжилтгүй болчихгүй. За нэг л өдөр энэ хамтын үйл ажиллагаа зогсчихгүй. Нэг л өдөр миний энэ ашиг орлого нэр төр ингээд байхгүй болчихгүй. Гэл ингээд санаа зовж байгаа хүмүүс байгаа болвол ээ штэ энэ 7-гийн илтч доошоо хараа гараад ирсэн. 4-р сард эн чин зүгээр миний айц юм байна. Эн чин зүгээр миний одоо ингээ фейлтгээс айж байгаа те ингээ мундаг байх тусам одоо нөгөө stakes are high болж ирж байгаа байхгүй мундаг болох тусам хөө ингээ алдар нэртэй болох тусам нөгөө нэг алдар нэрээсээ ингээ амар амархан доош унчихгүй яа тэгэхээр амар нэр хүндтэй болцсон жоохон асуудал гараад ирэх юм бол тэр лаг нэр хүнд нь ингээ хөөдөлстэй газар руу ингээ бүр доош орчихгүй гэж улам айж ин гэсэн үг байгаа байхгүй юу ийм айц юм биш дээ. Ингээд мундаг байх тусмал би улмал энийг алдах айцтай болоод байгаа юм байна. Хурааж хуримтлуулсан зүйлсээ алдахаас айдаг болж байгаа юм байна. Алдар нэрээ алдахаас айдаг болж байгаа юм байна. Гэтэл хин яг алдна гэдэг байгаа. Хин энэ бүхэн чинь байхгүй болно гэдэг байгаа. Хинч тгийг байгаа байхгүй. Ирээдүйд ерөөсөө тийм зүйл байхгүй гэдгийг хүзэг бүр амлаж байна. Тийм учраас та бүхэн 4-р сард өөрсдийнхөө энэ айцаас
салнаа гэж хүзэр дээр бууж ирлээ. Тийм байгаа байхгүй юу? Тэгээ ялангуяа юм хүм хийхээр ингээд нөгөө нэг зүрх сэтгэлээ айгүй ажилдаа зориулдаг хүмүүс байна. Ялангуяа ингээд хичээсээр агаад айгүй мундаг албан тушаалд хүрсэн, амжилтанд хүрсэн. Тэгээ энэ дээр болохоор нь штэ ялангуяа яагаад ингэж айцтай байгаад байна уу гэхээр одоо хин нэгэн хамаатан садны ах トゥ ч юм уу танд туслаад таныг тэр өндөр албан тушаал дээр тавьчаагүй. За та яг ингэ хийж байгаа юмаа зогсоолоо гэхэд өө зүгээр штэ би чамайг аз жаргалтай байлгана. Чи юу ч хийхгүй байж би бүх юм чи шийднэ гэх одоо яг нэг тийм амар итгэж найдаг хүмүүс айгүй цөөхөнтэй хүмүүс л ах шиг байна л та хоёрдугаар бүлгийнхэн маань. За тэгээ тийм учраас яг хийж байгаа зүйлдээ өөрсдөө бүр ингээд 100% чин сэтгэлээ зориулсаар өнөөдрийг хүрсэн. За зарим хүмүүсийн хувьд үнэхээр passionтай юм аа. Хүсэл тэмүүлэлтэй зүйлээ хийж байгаа хүмүүс байна. Яг өөрсдийн гэсэн брэндтэй, өөрсдийн гэсэн хувийн бизнестэй тэгээс нь эхлүүлээд одоо ингээд амар томортол нь аваад явцсан. Тэгээ би яг сэтгэл зүрх гаргахаа болоход би яг жоохон хичээхэ болоход миний одоо энэ generational wealth те бүр ингээд та бүхэн одоо яг хийж байгаа зүйлээр өөрийнхөө гэр бүлийг тэжээдэг аль эсвэл өөрийнхөө яг хичээж ирсэн тэр одоо хурд хүчээрээ те айгу өндөр албан тушаалд энэ төр хүрсэн байж иж болно. Би жоохон л хичээхэ болоод ирэх юм бол энэ бүхэн яг ингээд те зүуд байсан юм шиг ингээд байхгүй болчихно. Амар удаан хичээсэн зүйл минь байхгүй болчихно. Яагаад ч юм ингээ хичээж босгож ирсэн зүйлээ та өөр айгүй юм суур муутай гэж бодоод байна. Гэтэ үүндээ суур муутай биш нь бол зүгээр л таны айдас. За ингэж бодоод байгаа юмнуудаасаа ерөөсөө сална гэж гарч ирж байна. Тэгээ star card гарч ирж байна гэхээр за ингэж бодох юм бол яг үнэндээ миний ажлын бүтээмж үр өгөөж буураад байгаа юм байна. Хамгийн гол нь сэтгэл санаа өөрөө маш тэнцвэргүй байгаад би өөрөө юм болгоомжлсон хинт ч юунд ч итгэдэггүй те ийм хүн болоод байгаа юм байна. Яг үндэ хинт алах хулгаалаад байна. Би яг өөрөөсөө хулгаалаад байгаа юм байна. Гэтэл та яг ойлгоно гэх юм уу? Тэгээ тийм учраас за ингэж өрнө явахгүй маань өөртөө ихтэй байх хэрэгтэй. Илүү том өрөөдөх хэрэгтэй. Илүү урт хугацааны зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаашид өөрийнхөө дор хаяж 1-2 жилийнхаа ажил карьерийн ирээдүг би маш гоё амжилттай байна гэдэгт итгээд ер нь бол асар их өөртөө ихтэйгээр хүсэл мөрөөдөлтөөр би цаашаа тэмүүлэх хэрэгтэй байна. Өөдрөг байх хэрэгтэй байна. Би сайн сайхан зүйлсийг манифест хийх хэрэгтэй байна гэдгээ энэ 4-р сард ойлгож байгаа харагдаж байна. Тэгээд strength card доошоо харж гарч ирж байгаа хгүй. Ер нь өөртөө ихтгэлгүй байдал. Цаанаа ингээ айгүй хичээгээд байгаа. Яхаа үнэхээр ингээд яг ганцаараа хичээсээр байгаад өнөөдрийг хүртэл айгүй их зүйлийг бүтээсэн, маш их зүйлд хүрээд, маш их юмнаас атгачаад байгаа хүмүүс байна. 2-р бүлгийнхэн маань. Тэгээ энийг алдчихгүй гэдэг маш юм айдас байгаад байгаа байхгүй. Иннээсээ ер нь сална. Энэ айдсаасаа яг гинжлэгдээд энэ айдастай хоригдоод байгаа юм байна шүү гэдгээл ер нь бол ойлгож сэтгэл санаагаа тайван болгоод илүү мөрөөдөлтөөр илүү өөртөө ихтэйгээр цаашдынхаа ажил карьер дээр анхаарлаа хандуулна гэж бууж ирлээ. Тэг маш гоё энерги жоохон хүн сонсогдчихж магадгүй яг 4-р сар ямар байх вэ гэдг нь харагдахгүй байгаа юм шиг санагдаж байгаа бол үгүй манайхаа. Энэ бол яг ажил карьер дээр ганцхан саад болж байгаа зүйл чинь таны өөрийн чинь айдас, өөрийн чинь болгоомжлол байгаа байхгүй. Тэрийг дагаад гарчна. Тэг өөр одоо ингээл хэнийг нь таныг хуурч мэхлгээл таныг ингээл бохирох гээд байгаа юмнууд бол ерөөсөө алга. Тэгээ эн чинь өөр айгу сайн зүйл. За тэгээд илүү тодорхой болгоод ер нь штэ 2-р бүлгийнхэндаа зориулаад нэмэлт дээр 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн ажил карьер цаашдын ер нь 1 жилийн ирээдүйд 1 жил 2 жилийн ирээдүйд урт хугацаанд ямар байх вэ? Үнэхээр санаа зовох зүйл байна уу байхгүй байна уу гэдгийг би өөр хараад баттгаад үгээ. Тэгээ яагаад энергээд байна уу гэхээр ямар ч асуудал байхгүй юм байна л да. Энерги нь айгүй хүчтэй орж ирж байна. За ажил карьерийн хувьд болохоор ерөөсөө л ганц том саадаа даавна. Энээс өөр угаасаа ямар ч саад байхгүй. Явж байгаа л үсэж байгаа гайхалтай амжилттай явж байгаа чигээрээ явсаар л байх болно гэж бууж ирж байна. За одоо хайр сэтгэлийн уншлах руу оръё.
Eight of Swords доош харсныг тайлбарлаад өгөөч. Three of Cups доош харсныг тайлбарлаад өгөөч. Ten of Wands. За. Тэсний юм таагаад байгаа. За, хоёрдугаар бүлгийг сонгож байгаа. За, харилцаатай байгаа хүмүүсийн хостой болон харилцаатай байгаа хүмүүсийн энергийг харчаа. Хоёрдугаар бүлгийнхэн маань нэгдүгээр бүлгийн энтриг бодох юм бол ер нь жоохон яг хосын харилцаанд гэхээсээ илүүтэй жоохон situationship маягийн харилцаанд байгаа даа хүмүүс олноороо байх шиг байна. Энэ дөрөвдүгээр сард танд сонголтууд аягүй их гарч ирнэ гэх юм уу? Ер нь штэ шинж бай, өмнө нь харилцаатай энэ төр байсан ч бай, танд яг зүрх сэтгэлээ өгөөд ирж байгаа. Тантай ингээд шинээр romantic харилцаа үүсгэхийг хүсэж байгаа. Альсвал одоо байгаа харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа маш олон хүмүүс байна. 2-3 хүн болвол бүр байна гэж хүзүр дээр гарч ирж байна. Гэтэл хоёрдугаар бүлгийнхэн маань жоохон ганцаараа аз жаргалтай байхыг хүсэж байгаа хүзүр дээр бол гарч ирж байна. Тэг хүзэр болохоор баг ингээд давхар зөвлөгөөнүүдийг өгöd байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ямар ч байсан гэсэн 4-р сард нэг юм өнгөрсөнд харилцаатай байсан. Гэхдээ энэ харилцаа нөх их юм гүнзгийрээгүй зогссон нэг тийм харилцаатай хүн байгаад байна. Ингээд өнгөрсөнд ер нь та харилцаж агаад тэгээд харилцаа болцсон. Таны араас гүйж агаад ч юм уу таныг тоохоо болцсон. Аль эсвэл зүгээр л хоёр талаасаа ингээд нэг зөв цаг нь ерөөсө бүрдэхгүй байгаад харилцаа ингээд замхарцсан байсан ч юм уу. Аль эсвэл та жоохон шохорхож исэн, нөгөө нь ч таныг шохорхож исэн. Ямар ч байсан гэсэн тэгтлээ гүнзгийрээгүй байсан нэг тийм харилцаатай хүн энэ 4-р сард орж ирж байна. Тэгээд энэ хүн орж ирэхдээ, энэ хүн таны амьдралд орж ирэхдээ яг ингээд амар цайлган сэтгэлээр орж ирж байна л да. Ер нь цаашид яг ингээд харилцаагаа шинээр эхлүүлье. Хоёулаа нэг нэгэндээ итгээд үзье. Хоёулаа харилцаагаа болгоё, бүтээе гэдэг ийм энергитэйгээр орж ирж байна. Гэтэл та бүхэн болохоор яг имээгээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Маш их айц байна. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань. За энэ харилцаа болвол ерөөсөө ингээд өнгөрсөнд те яг 2-3 сар үргэлжлээл тэгэл цаашаа яах гээд байгааг нь мэддэхгүй ингээд замхарцсан. Тэгээ энэ харилцаанаас болоод би амар зовсон. Тийм учраас одоо энэ хүн ингээд надтай харилцаа холбоо үүсгэх гээд надтай цуг байх гад юм гэгээлэг ирж байгаа ч гэсэндээ энэ бүхэн худлаа байхаа. Би ерөөсөө юм хоёрын хооронд харилцаа хүсэхгүй байна. Тэрний оронд би ингээ ганцаараа тий айгуу гоё аз жаргалтай өөрийгөө хайрлаад хинээс ч юунаас ч хараад биш би явж чадчихэв. Тийм учраас би энэ хүнийг хүлээж авахыг хүсэхгүй байна гэдээ та бүхэн айгуу хаширлаад байгаа харагдаж байгаа хгүй. Нөгөө хүн чинь баг ингээл таны араас ирэлхүү сайн уу юу байна? Яаж ийж ингээл бүр ингээ араас чинь бүр ингээл бүр тий тагаж яваа тантай ярилцах гад хахад хүртэл та ингээл үгээ намайг тайваар би чамтай ярмаар байна, уулзмаар байна гэдэг яг ингээ дөлөөд байгаа энерги 2-р бүлгийнхнаас маань айгүй харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ хүзэр болохоор харуулхтаа ер нь юу гэж гаргаж ирээд байна вэ гэд тэгэхээр штэ. Та энэ хүнийг хүлээж авахгүй болволгүй тэгээд ямар ч юм болохгүй. Та ингээд энэ харилцаан дээр амар хаалт үүсгээд энэ хүн чинь ингээд буцаж ирээд тантай ярилцах гад ойлголцох гад хичээлээ гэхэд та дотроо маш их зөрчилдөөнтэй байгаагаас болоод тэр дотоод зөрчилдөөнөө энэ хүндээ ерөөсөө итгэж өгөхгүй байгаад байгаа энерги шууд ингээд жоохон хаалт болгоод маргаан зөрчилдөөн болгож ч юм уу энэ хүндээ гаргаад ингээд байх юм бол нөгөө хүн чинь бас жоохон буугаад өгчнөө гэж гарч ирж байна. Тэг хүзэр хэлэхтэй болохоор ингээд нөгөө хүн чинь болов сайн санаатаагаар эргэж ирж байгаа харилцаагаа шинээр эхлүүлэх хүсэлтэйгээр бүх зүйлийг дахиад эхлүүлэх хүсэлтэйгээр ирж байна. Тэгээд та бүхэн болохоор ингээд хит их санаа зовоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энэ харилцааныхаа талаар хит их зүйлийг сөргөөр ургуулж бодож байна. За богинохон хугацааны харилцаа бай чинь нөгөө хүн чайг бол ингээд өөр хүмүүнтэй байгаа цаанаа энтер гээл те. Тэгээ энэ харилцаа бол надад юу н дарамт л өгнө, надад юу н прешер л өгнө, надад амар хэцүү байх болно гэж ингээд бодоод имээгээд байгаа харагдаж байна.
Тэгж байгаа бол ерөөсө битээ тэгэрэй л гэж хүзүр зүгүүлж байна. Энэ бүхэн бол зүгээр таны толгой дотор болоод байгаа шид айдас чинь шүү. За энэ хүнтэй би ерөөсөө ирээдүггүй, би энэ хүнтэй болохгүй, бүтэхгүй гээл энэ харилцааг өөрөөсөө түлхчих юм бол яг өөрт ч амар амрал байх гад байна л та. Энэ хүнтэй одоо ингээ юу ч болохгүй харилцаа дуусна гэсэн үг аахгүй. Тэг ямар ч хүлээлт тавихгүй бол та олон юм бодохгүй, зовхгүй амар байх гад байна. Гэхдээ нөгөө талаасаа яагаад хүлээлт үүсэхгүй байна вэ гэхээр энэ харилцаа угаасаа ирээдүггүй, угаасаа болохгүй, бүтэхгүй намайг зовоно. Би энэ хүнийг хүлээгээд тахад ингээл цаашд энэ хүн над дээр ирэхгүй, харилцаа холбоотой байжснаа гинт харилцаа холбоогүй болчихно. Яг бодит байдал бол ийм энэ харилцаа ирээдүггүй гэж бодох гээд байна аюу. Би амар олон удаа тавтаадах шиг унуучлаарай. Яагаад гэхээр аюу бол мессежүүд орж ирээд. Ингэлгүйгээр энэ харилцаан дээр ер нь жоохон хөнгөн байдлаар хандаад үзэх гэж хүзүр зөвлөж байна. Нэх их ингээд олон юм бодоод дарамт болгож хүлээж аваад хэрэггүй, хит их хаширлаад хэрэггүй. Энэ харилцаан дээр зүүн совингоо сонсох хэрэгтэй. Магадгүй энэ хүн буцаж ирж илаа гэхэд танд бас өөр харилцаатай өөр сонголт хийгээд явчих хүмүүс бас байна л та. Хоёр ихтэй юм бааз. Тийм болохоор хүзүр ер нь хэнийг нь сонгох вэ гэдэг дээрээ маш сайн бодож зүүн совингоо сонсоо. Зүүн совин ч үнэхээр энэ хүнтэйгээ бас байвал аз жаргалтай байх юм шиг. Энэ буцаж ирж байгаа хүнд та боломж олгомоор байх юм бол нөгөө хүндээ зөөлөн хандаад үзхийг хүзүр зөвлөж байна. Энэ харилцаа ер нь бол ингээд 4-р сарда дуусахгүй, одоо дуусах үгүй нь ерөөс танаас шалтгаалах гэдэг харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхгүй та ингээд дуусахгүй нөгөө хүнтэйгээ эвлэрч чадах юм бол та хоёр ер нь урт хугацааны байдлаар эргэж нийлэх магадaltaй байгаад харагдаж байна. Ордууд гэх юм бол айгуучтай хумаг харагдлаа. За тэгээ ихэр байна. Усны ордууд маш их байна. Загас мэлхий хилэнц. За тэгээ агаарын ордууд их байна. Агаарын ордууд дотор ялангуяа хумах айгуу их хүчтэй байна. За ганц би хүмүүсийн хувьд харахад болохоор бас нэг их ялгаагүй. Ер нь жоохон ганцаараа байхыг илүүд үзээд байгаа харагдаж байна. Гэхдээ шинэ хайр сэтгэлийн харилцаа орж ирж байгаа байхгүй юу? Ер нь ингээд би штэ 4-р сард заяа ингээд чи намайг аз жаргалтай болгодог. Би чамтай л хамт байхыг хүсэж байна. Чи бол одоо ингээд эмэгтэй хүний зүгээс надад яг ингэж таалагддаг. Би чамайг аз жаргалтай байлгаж чадна гэд маш их юм санал болгогч хүмүүс байна. Аль эсвэл айгүй ингээд жоохон зүйл санал болгож байгаа ч гэсэндээ айгүй хөөрхөн гэгээлэг цайлган тийм үү? Ингээд тантай хамт байхыг хүсэж байгаа, таныг цаашид илүү таньж мэдхийг хүсэж байгаа ингээд өөрөөс чи ах ч хүмүүс байна, өөрөө чи үеийн ч юмээс өөрөөс чи дүү ч хүмүүс байна. Ингээд орж ирж яхад та бүхэн амар хаширлаад байна. Ерөөсөө ингээд хайр сэтгэлийн харилцаа богинохон хугацааны одоо нэг юм тодорхойгүй харилцаа байж байгаа тал дуусчихгүй гэдгээс маш их эмээгээд байна ганц би хүмүүс маань. Тэрний оронд ингээд ямар ч дарамт байхгүй, ямар ч бодох юм байхгүй. Гав ганцаараа байх л айгу сайхан санагдаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Сайхан санагдаад байхаар байна л да. Тийм учраас 4-р сард ер нь шинэ хүмүүст боломж олгохгүй байна. Бүр ерөөсөө ингээ хайр сэтгэлийн харилцааны төлөө хичээхгүй хоошоо суух гад байна. Хаалтууд байна. Ингэхгүй болвол гэхдээ маш их айдсууд байгаад байгаа харагдаж байгаа. Ер нь өмнө нь болсон юмнаас л болж байгаа байх. Тэгээ эдрийг хоошин тавьчих юм бол ер нь 4-р сард та бүхэнд дор хаяж 2-3 сонголт гарч ирнэ. Тэгээ бүгдээрэнтэй нуулзаад бүгдээрэнгээ ингээл сонжоол тэгээ хооронд нь өстө өрсөлдүүлэл тэмцэлдүүлээд байг гэсэн үг ерөөсөө биш зүрх сэтгэлээ сонсоод хинтээ цаашид ирээдүй хараад үзмээр байна вэ? Хинтэн та илүү итгэж гин вэ? Тэр нэг хүндээ ингээ боломж олгоод үзхийг хүзэр зөвлөж байна. Тэг яагаад вэ гэх юм бол энэ харилцаа чинь маш аз жаргалтай романтик харилцаа байж чадна. Цаашлаад бүр урт хугацааны ирээдүйтэй нэг нэгнээ маш гүн гүнзгийгээр хайрлах, гэр бүл болох ийм ч харилцаа байж болно гэж гаргаж ирээд байна. За нэмэлттээр болохоор би ингээ гэж бодож байна. 2-р бүлгийнхэн дээр ер нь өнгөрснөөс хэн буцаж ирээд байна. За тэгээд энэ харилцааг та ер нь яг яах хэрэгтэй вэ? Яавал зүг бэ? Хүлээж авах хэрэгтэй мүү гүм үү гэдгийг илүү тодорхой болгоё. За одоо 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хувь хүн дээр 4-р сард ямар байх вэ? Харъя.
За 9 of Wands дэше харж гарч ирсэн. За хуугын талаасаа ямар хөө байх уу гэдгсэн чинь энэ хэсэг бол миний анхаарлыг маш их татлаа. Айгу гоё мессежүүд байна. Яг энийг нэ. Work smart not hard гэдэг мессеж гарч ирж байна. Ухаантай ажил, хөдөлмөрлөж биш. Одоо ингээд яг ийм л байх ёстой гэл юмыг хит ингээд төгс хийх гээл хит их сэтгэл гаргах гад ч юм. За энэ болохоор ажил дээр ихэвчлэн орж ирж байгаа мессеж байна л да. Гэхдээ заавал ажил төрөл дээр байх албагүй ер нь бүхэл юмн дээр хит их нөгөө нэг төгс байх гэдэг. Зантай хүмүүс үнэхээр 2 дугаар бүлгийн дунд маань амар их байна. Яг юм perfectionist хит perfectionism гэдэг бас нэг тийм өвчин шиг юм бас байгаа шүү. Юмыг ингээд ерөөсө төгсөл байхгүй болдоггүй. Гэтэл ингээд алдаа мадагтай ч гэсэндээ юмнууд урагшилчил байдаг штеп. Заримдаа ингээд юмс жоохон төгс биш байх тусмаа илүү амьдралд ойрхон штеп. Гэтэл тэрийг ерөөсө хүлээж авдаггүй. Би өстө төгсөл авах хэрэгтэй. 100% гүйцэтгэлтэй. 100-аас ч илүү хувийн гүйцэтгэлтэй байх хэрэгтэй гэл бүхэл юмд тэгж ханддаг. Хоол хийсэн ч төгс хоол амар гой хоол хийх хичээдэг. Найз нөхдөйгөө гэртээ урьлаа гээл тэгэхэд тэр нэг оройны үйлчлэгийг амар гой байлгах гэж хичээдэг. Ажил төрөл дээр гүйцэтгэх юмудаа ч гэсэндээ 100% хийхийг хүсдэг. За өөртөө ямар нэгэн спортоор хичээлжлээ. Тэгээд тэр чинь хобби сонирхол шүү дээ яг үнэндээ манайхаа. Тийм бахад тэрэн дээрээ ингээ мэрэгжлийн тамирчин шиг л ингээл үр дүн гарах гэдэг гэх юм уу. За энэ бол ерөөсөө ингээд өөрийн чинь сэтгэл санааг ядраанаа. Хит их юм пландаж төлөвлөж чинь. Тэгээд тэрнээсээ болоод ингээд гой тайван амрах, өөрийгөө хайрлах, өөрийнхөө гадаад үзмж, өөрийнхөө дотоод сэтгэлийн амар амгаланда зарцуулах цаг цаваа хумслаад байна гэсэн үг. Тэрэлгүйгээр ерөөсөө ингээд юу амар чухал юм бэ? Тэ тэрэн дээр ингээд хитэн төлөвлөгөө гаргачихаа гэж хүзэр буулгаж ирээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? За бас нэг сонир жишээ орж ирж байна л та. За ингээд найзуудаа гэртээ ингээд хоолнд урьхчлаа гэж бодъё. Амар олон юм та бэлдээд байдаг. За тэгээд одоо ингээд десерт тортыг амар гоё хийх гээл. Тэгэл нэгдүгээр хоолыг айгу гоё хийх гээл. Хоёрдугаар хоолыг гоё хийх гээл. Уух юмнууд та ингээд найруулаад тэрийг бас амар гоё байлгах гал. Бүх зүйлийг ингээд төгс байлгах гэж ядраад хит их цаг зав алдаад өөрийгөө зовоогоод хэрэггүй. Яг хоёрдугаар хоолыг л амар гоё хийчихье. Хоёрдугаар хоолн дээр л бүх анхаарлаа төвлөрүүлээд тортыг нь болохоор зүгээр гаднаас худалдаад авчдаг ч юм уу. Шүлийг нь болохоор зүгээр ингээм амар хийхэд амархан эрүүл ногоотой шүл ч юм уу. Тэгэл хийчих. Уух юмнуудыг ч гэсэн гаднаас худалдаад авчих. Ингээл болно. Яг л ийм жишээ аахгүй. Тэгэхээр энийг яг өөрийнхөө нөхцөл байдал дээр та бүхэн маань бодоод үзээрэй. Надад бол нэг юм сонирхол жишээ орж ирлээ. Яагаад ч юм. Сүүлийн үед ингээд жишээнүүдийн баялаг ерөөс дуусчаад байгаа. Тэгэхээр ингэж гаргаж ирж байна. Ер нь юу чухал вэ те? Одоо ингээд чагсааж бичиж жагаад хамгийн одоо 4-р сард өөрт чинь хэрэгтэй. Энэ бол бүр ингээд заавал гүйцэтгэгдсэн байх ёстой юм байна. Энийний бол ард би заавал гарах хэрэгтэй. Гэсэн нэг 3 юм сонгочих. Тэрнээс илүү байгаад хэрэггүй. За ажил төрөл дээр хийх юмнуудаа амжуулна. За нэг тийм төсөл байгаа. Тэрийг би бичнэ. За хоёрт гэх юм бол за та аягүй олон хобби дуун байлээ гэж бодъё. 3 төрлийн хобби ер нь ингээд цаг заваа зарцуулж агаад хөөчдөг. За тэгэхээр энэ 4-р сард бол уул мууланд гарахгүй. За уран зураг интерьер бол нэг хичээлэхгүй. Харин одоо удахгүй 100 болох ч байгаа юм чинь гоё бие биен дээр анхаарлаа хандуулад фитнестэй харин явчих. Фитнесээ таслахгүй явна. Гэ фитнесээ бичээд. За тэгээ 3 дахь зүйл дээр нь тийм үү өөрийнхөө бас чөлөөт цагийг зөвхөн өөртөө ингээд зарцуулаад авах ш. Найз нөхдөдөө айгу гоё гарч уулзна. Удаан уулзаагүй байгаа тэр найзуудтайгаа нэг уулзчихна да. Гэт нэг ийм 3 төлөвлөгөө л ингээд гаргачих хэрэгтэй.
ингээд 4-р сард хамгийн хэрэгтэй байгаа зүйлс гэж чагсаахан бол танд угаасаа маш олон чагсаалт гарч ирнэ. Бараг 30 чагсаалт байлаа гэхэд тэнцээс 3-ыг нь сонгоод тэр 3 дээрээ л энэ 4-р сард төвлөрч. Олон юмыг зэрэг амжуулах гад хэрэггүй. Тэгхийн болвол ингээл ерөөсөө юу ч хаанаа ч амжихгүй амжлаа гэхэд та өөрөө бие мах бод юм болон сэтгэл санааны гүн ядаргаанд ороод нөгөө юмнуудаа амжуулсан байх болно. Тэгээ энэ бол ерөөсөө тийм worth it биш гэж гарч ирээд байгаа байхгүй. Яг үнэндээ ингээд танаас мөнгө санхүүгийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр амар их зарлаг гарчихсан байх болно. Ингээд маш бага одоо юм энерги зарцуулах тэгсэн хэрнээ үр бүтээмж нь айгүй өндөр байх. Тим сонголтуудыг 2-р бишээ 4-р сард өөртөө хийгээрэй гэж зөвлөж байна. За тэгээд бас энэ ажил дээр гарч ирсэн мессеж дахиад гарч ирж байна. Шал өөр хөзрөөр ч гэсэндээ гарч ирж байна. Яаж юм бэ гэхээр штэ. 2-р бүлгийнхэн маань бараг л 3 дахь шнүүд нэгдэж байгаа хүмүүс байх юм. Маш зүүн сайн өндөртэй. Хэрвээ ингээ өөр бас tarot center хийдэг хүмүүс миний бичлэгийг сонсож байгаа бол 2-р бүлгийг амар их сонгож байгаа хаа. Ер нь л бол ингээд зүүн савин айгүй өндөртэй. Маш мэдлэгтэй, боловсралтай бас нэмээд ер нь цаашид өөрсдөө хэр потенциалтай вэ, хаашаа юунд хүрэх вэ, тэрийг мэдж байгаа хэрнээ тэрэндээ итгэдэг. Өөрийнхөө gut feeling, өөрийнхөө зүүн савинд итгэдэг. Тэрнээсээ болоод маш их стресстэй хүмүүс байна. Хит их юм ургуулж боддог. Ер нь л ургуулж бодохгүй байх хэрэгтэй. Өөрийнхөө зүүн савин сонсох хэрэгтэй, бодлоо сонсох хэрэггүй. Зүрх сэтгэл бол бидний маш сайн найз, оюун бодлол бидний оюун бодлол бидний дайсан байх гэдэг. Гэхдээ зөв ашиглаж чадах юм бол ер нь хүн яг оюун бодлороо л хамгийн сайхан зүйлсийг манифест хийдгээ. Тийм учраас хэрэгтэй хэрэггүй олон зүйл бодохгүй байх хэрэгтэй. Ер нь чадвал эрт унтаж амрах хэрэгтэй. Нойр хулжаал олон юм бодоод идэг. Нойр хулжаал шөнийн 2-оос хойш сөрөг бодлоод орж ирдэг хүмүүс байна. Тийм учраас болж өгвөл айгүй гоё эрт амарч яахыг зөвлөж байна. 4-р сард. За тэгээд биш үү шин зүйл сурвал айгүй зүгээр гэж гарч ирж байна. Айгүй сонирхолтой шин зүйлсийг хөгжим энтер сурах, аль эсвэл шинээр яг нэг тийм жоохон хичээл номтой холбоотой юмнууд сурвал айгүй зүгээр байна л да. Одоо нэг юм хит биеийн хүчний гэж бол харагдахгүй биш үү манайхаа. Энэ бол илүү одоо IELTS-д бэлдэх ч юм уу, аль эсвэл шинээр гадаад хэл сурах ч юм уу. За мэрэгжил дээшлүүлэхтэй холбоотой гой гой сургалтуудад суух ч юм уу те. Аль эсвэл үнэхээр хөгжим энтер тоглохтой холбоотой тийм шин сургалтанд явах юм бол айгүй олон гоё шин найз нөхдөдтэй болно. Нэг сар бол айгүй гоё өнгөрнө гэж хүзүр дээр бууж ирж байна. За тэгээд lovers доошоо харж гарч ирж байна гэхээр штэ. Өөрт чинь таалагдахгүй байгаад байгаа зүйлсэд ерөөсө бити анхаарлаа хандуул. Таныг сонгохгүй байгаа, альсвал та өөрөө сонгохыг хүсэхгүй байгаа юмс хүмүүст ерөөсө бити анхаарлаа хандуул. Өөрийгөө л энэ 4-р сард сонгохыг хүзэр олвол зөвлөж байна. Тэгээ ер нь хатны саваа дээшээ харж гарч ирж байгаа хэрэг өөртөө амар ихтгэлтэй бай. За та яг одоо ямар харагдаж, өөртөө ямар мэдрэгдэж та ингээ одоо өөртөө ямар ч харагдаж яаж ч мэдрэгдэж болно. Гэхдээ яг үнэндээ та маш сэтгэл татам үзэсгэлэнтэй бусдын анхаарлын төвд байгаа гэдгээ бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэж итэг гэж байгаа юм биш. 4-р сард угаасаа ер нь бол таны эмгтээлийн шин чанар, өөртөө итгэлтэй байдал, секси байдал бол маш их нэмэгдэнэ. Тэгээд хүмүүс тэрийг чинь танд бараг бүр хэлнэ. Тэгэнгүүт үгүй би тийм биш дээ. Яагаад ингээ худлаа магтаад байгаа юм бэ? Намайг битээ тэгэж яваал та гэх ерөөсөө хэрэг байхгүй. Тийм үү баярлаа. Чи ч гэсэн гоё харагдаж байна энэ гэдэг ч юм уу тий. За бүр хитрээ тийм ээ баярлалаа мэднэ гэдгсэн ч болно. Ямар ч байсан гэсэн өөртөө маш их ихтгэлтэй байгаад өөрийгөө яг гоё байгаагаар нь хайрлж хүлээж аваад өөртөө ингээд айгуу гоё ихтгэлтэй байхыг хүзэр олвол зөвлөж байна. Яг юу болохгүй вэ? Юу сайн биш байгаад байна? Юунд санаа зовоод байна? Тиймэрхүү юмудад анхаарлаа хандуулахаас илүүтэй өнөөдөр таны гадаад үзмжнээс юу ч танд яг өөрт чинь таалагдж байна. Бид чинь яг ямар гоё прогресс өөрчлөлтүүд гарсан байна те. Ажил хэрэг дээр ер нь та юуг айгуу гоё хурдан гяс гүйцэтгээд амжуулсан байна. Найз нөхөд чинь таны ямар зан чанарт дуртай, хайртай хүн чинь таныг яг яагаад сонгож хайрлсан тэдгээрийг ингэж гоё бодож өөртөө итгэлээ өөртөө хүзэр зөвлөж байна. За ингээд уншлагын дуслаа баярлаа. Нэмэлт сонсох бол манай Instagram-аар холбогдоорой.
За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ могой Snake гэдэг үзрийг сонгосон байх учиртай. Ийшээ тавьчих. За ерөнхий 4 дугаар сар ямар байх вэ гэдгийг би тусдаа нэг картаар хардаг. За энэ дээр бол Tower буюу цамхаг гарч ирсэн. За Tarot мэддэг хүмүүс маань сонсож байгаа бол цамхагыг хараад хүн болгон л айдаг, имээдэг. Муу талаасаа бол ер нь айгүй их тайлбарлагдаад байдаг. Гэхдээ ерөөс тэгж ойлгож болохгүй. Бид нар яг хаана Tower доод байна вэ гэдгийг одоо сайхан задлаад үзэж явахдаа бол мэдээд авчна. Гэхдээ цамхагыг ингээд хүмүүс ер нь бол жоохон сөрөг карт гэж боддог л доо. Гэхдээ энэ бол өөрчлөлт. Энэ бол нарны хүзэр бол Tarot-д байдаг 78 хүзрнээс хамгийн гоё утгатай. Ерөөсөө л ингээл дээшээ гарч ирсэн, доошоо гарч ирсэн аз жаргалтай байна. За жоохон сул гэтэл аз жаргалтай байна гэдэг ч юм уу. Доошоо гараад ирэх юм бол тэгж тайлбарлагддаг. Нарны хүзрний яг өмнөх энерги. Үхлийн үзэртэй бол ер нь адилхан. Тэгэд үхлийн үзэр чинь болохоор Death card чинь бас яг ийм шинжлэлт, өөрчлөлт, хувьсал байдаг байхгүй. Дандаа ингээл янз бүрээр ирвэхийн энтертэй бас зөөрлөгдсөн байдаг. Тэгээд үхлийн үзэрний өөрчлөлт бол юм чимээгүй. Дотроос байдаг гэх юм уу да. Илүү жоохон дотоод өөрчлөлт, хувьсалт энтрийг бас илэрхийлээд байдیں۔ Нэг мөчлөг ингээ бас яг явсаар байгаа дуусаад. За World card болвол ингээл ерөөсөө үйл явдал хорвоо ертөнцийн үзэр бол бас ингээл үйл явдал явсаар байгаад нэг зүйл бүтэн болоод дуустдаг. А Tower болвол яаж ийм хэр гинтийн өөрчлөлт. Одоо ингээд амар муухай бүхэн ингээл хуримтлагдсан ингээл байгаа л нь штэ. Гэхдээ бид нар тэрнтэйгээ ингээд нүүр тулахаас айх үе байдаг. Тэгээд Tower дээшээ гараад ирэхээр тэрнээс юусэн айхгүй байна гэсэн үг. Ингээд цамхаг болвол нарыг хаагаад ингээд босцсон асар том цамхаг байгаа байхгүй юу? Тэгээд тэр цамхаг нурж унсны дараа шинэ өглөө манд нь нар гарч ирнэ гэж юу н тайлбарлагддаг. Тийм болохоор ингээ асар гайхамшигтай шинэ эхлэл, шинэ адал явдал, аз жаргал ирэхийн өмнөх тэрнтэй одоо яг тэр нэг шинэ эхлэлийг авчрахад яг юу саад болоод байгаа юм бэ те? Тэрнтэй нүүр тулж байгаа тэрийг яг нураах агшин гэсэн үг. Тэгэхээр ер нь 4 сар маш том өөрчлөлтүүд агуулж байгаа гэж би бол хэлэхээр байна. Гэтэ энэ өөрчлөлт бол тийм чимээгүй өөрчлөлт байхгүй, гинтийн гайхшрам өөрчлөлт байх болно. За тэр өөрчлөлт юу байхыг бүгдээ харцгаая. Битгий имээгээрээ. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн ажил карьер 4 дугаар сард ямар байх вэ гэж байна. За ажил карьер дээр л юм Tower ирээд байгаа юм байна л да. Окей. Hierophant доош харсныг тайлбарлаад өгөөч. Окей. Ace of Cups доош харсныг тайлбарлуулъя. Queen of Cups дээш харсныг тайлбарлуулъя. За 4 дугаар сард болвол ерөөсөө нэг халтхан бүдрээл цаашаа гүүхээр харагдаж байна да. За 3 дугаар бүлгийнхний хувьд болохоор ерөнхий энерги маань өөрөө цамхаг байсан. Тэгээ ажил карьер дээр бас цамхаг гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь бол бусад амьдралын хүрээнд биш яг ажил карьер дээр гинтийн өөрчлөлт юм байна. За яг ямар гинтийн өөрчлөлт вэ гэд тэгэхээр баг хамгийн одоо богиндоо сүүлийн 7 сар өнгөрсөн 7 сарын турш та бүхэн найдлага тавиад хүлээж исэн.
За тэгээд энийг зүгээр хүлээгээд зогсохгүй та ингээд яг мөнгө төгрөгөөр хөрөнгө оруулалт хийцэн байж иж болно. Айгүй их өөрийнхөө цаг зав хичээл зүтгэлийг зарцуулж маш их хөдөлмөрлөж хичээл зүтгэл гаргасан зүйл чинь байж иж болно. Цаг хугацаагаа одоо золиослсон гэж болно. Хүлээсэн дээрээс нь. Тэгээд ингээд за би хүлээх юм бол би төвчээртэй авах юм бол би хараад ингээд байгаад ах юм бол цаг хугацаа өгөх юм бол яг энэ ажил карьертэй холбоотой зүйл маань надад өрөө өгж өгнө байхаа гэж найдаж исэн. Тэр зүйл чинь таны хүлээлтэнд нэх их ер нь хүрэхгүй байгааг цаашид бас хүлээлээ, цаг хугацаа зарцууллаа, боломж олголоо гэд яг таны ингээ хүсэж байгаа тийм максимум яг ингээ ultimate гэх юм да бүр ингээ маш том одоо яг нэг тийм хүсэл зорилгот чинь хүрэхгүй байна гэдгийг та юу нэ ойлгож хүлээн зөвшөөрнө. За цаашаа яг энэ ажлыг би хийгээд ээж болохгүй, энэ хүнтэй хамтарч болохгүй, энэ зүйлд хөрөнгө оруулж би болохгүй мэн гэдгээ та яг ойлгоно гэж бууж ирж байна. Тэгээд амар удаан бас юу н 3 дугаар бүлгийнхний маань хувьд ингээд бараг хүчилсэн гэх юм уу. Ингээд хэцүү байсан ч гэсэндээ за би нэг болгоно, би чаднаа, заавал амжилтанд хүргэнэ гэж ингэж яг шазуур зууж исэн зүйл байгаад байгаа харагдаж байна. Тэгээ айгүй татагдаад байсан болохоор ч юм уу, тэгээ айгүй урт хугацааны потенциал харчихсан байсан болохоор ч юм уу, ингээ ерөөсөө тавьж явуулж чадахгүй байгаад исэн зүйл байна л да ажил карьер гэхэд. Тэгээд ихэнх хүмүүс баг өөрсдөө гэхдээ мэдчихсэн баг. За энийг гэхдээ би баг эртхэн болчвол эртхэн яг энэ ажлыг сольчвол энэ хүнтэй хамтрахаа болчвол яг энэ бизнесээс ч юм уу гараа татаад авчвал надад баг зүгээр ээж магадгүй дээ гэд зүн совин чинь хилээд байсан ч гэсэндээ ягаад ч юм ингэж чадахгүй байгаадсан. Тэгээ яад гэхээр айгүй их мөнгө төгрөг нэгэнд зориулаад зарцуулсан. Эсвэл айгүй их цаг хугацааг та ингээд өгчихсөн учраас дундаас нь болно гэдэг бол яг шантраад бууж өгж байгаа юм шиг. Яг алдчихж байгаа юм шиг танд санагдах байсан учраас ингээд ер нь бол амар удаан хүлээцэн, удаан найдсан юм байгаад байгаа харагдаж байна л да. За би хүчтэй, би итгэлтэй байх юм бол, би тэсээд байх юм бол болчихно л гэж бодсон зүйл байна ажил карьер дээрх. За энэ бол ерөөсөө ингээд урт хугацааны таны дээр хүсэдсэн үр өгөөжийг танд өгөхгүй маа гэдгийг, өгөхгүй юм байна гэдгийг ер нь 4-р сард ойлгоно гэж хүзүүтээр бууж ирж байна. Гэхдээ энийг та яагаад ч юм айгүй тайвнаар хүлээж авч байгаа харагдаж байгаа юм. Ягаад ч юм тэр ойлголтын 4-р сард танд бий болно. Гэхдээ хатны аяг гарч ирж ийн гэхээр та энийг сонсоод яг шоконд ороо, шаналал бүр ингээд амар стресстэй ч юм уу тэгээд байхгүй гэж хүзүүртэй гарч ирж байна. Бараг л ингээд болох стресснийг ингээд мэдчихсэн гэх юм уу. Тэгээд маш тайван хүлээж авна. Тэгээд маш тайвнаар энэ зүйлээ орхиод та цаашаа яг яах вэ? Цаашаа яг юу хийх вэ? Цаашаа яг ажил карьер дээр ямар одоо яг чиг баримж авах уу, ямар замаар явах уу гэдгийг шууд ингээд сонгоо шийдэж байгаа харагдаж байгаа юм. Танд ингээд өшөө явах зам чи аль хэзээ тодорхой болсон, бэлэн болчихсон байгаа. Аль эсвэл айгүй хурдан дараагийн сонголт, дараагийн зам чинь танд гарч ирнэ гэж бууж ирж байна. За жишээ аваад үзээл та ингээд нэлээд удаан хичээл зүтгэл гаргаад амар ингээд дайчлал ямар нэгэн зүйлд хүрнэ, нэг том зорилго тавьсан байгаа шүү дээ. Тэр зорилгодоо хүрнэ гэл ингээд хичээгээл ажиллаж исэн ажилласаа за гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрчлээ гэж бодъё. Яг ингээ гарах нь за ямар ч хэсэн гэсэн тодорхой болчлаа. Тэгээд тэгэнгүүт ингээд цаашаа яг яах вэ гэж төлөвлөгөөгүй ингээл байж исэн чинь нэх их удахгүй. Хамгийн багадаа ингээл 2-7 хоногийн дараа ч юм уу танд илүү гоё шинэ ажлын санал энэ төр гараад ирэх, илүү сонирхолтой, илүү ирээдүйтэй карьерийн боломжууд гараад л ирнэ. Тийм учраас сэтгэл санаа чинь ингээ шаналлах, гомдох тийм энерги бол ерөөсөө үүсэхгүй гэж гарч ирж байна. Маш сонирхолтой мессеж байна. Тэгэхгүй ингээд нөгөө нэг ажилласаа болоод хүмүүс нэрээ ингээд яг амар удаанлаг ажиллаж исэн ажилласаа гарах шийдвэрийг өөрсдөө гаргаад ч тэр эсвэл гинтийн одоо ингээд цомхотголт өртөөг одоо ингээд халагдах ч юм уу тийм нөхцөл байдал үүсдэг штэ. Тэр үед болохоор хүмүүс яг хосоосоо салж байгаагаас ямар ч ялгаагүй айгүйх шархалдаг. Тэгээ тэд нар бол ингээд карьерийн ажиллагаанд хатуу гарч ирдэг. Та бүхэн дээр бол ерөөсөө тийм мессеж болоо алгаа. Тэгээ Hierophant доошоо харж гарч ирж байна. Ер нь бол хамтарч ажиллаж байгаа хүмүүс за таны яг одоогийн эрхэлж байгаа бизнестэй ч холбоотой түншүүд байж иж болно.
аль эсвэл ажил олгогч дээд албан тушаалтнууд байж иж болно. Энэ хүмүүсийн чинь зүгээс ялцчгүй таны moral руу орж байгаа нэг юм шудраг бус зүйл энэ 4-р сард ил болно. Гэхдээ ингээ гинт зүг зүгээр байжснаа ил болох биш. Та энийг бол юу өнгөрсөнд мэдээд л байдаг байсан. Тэгээ бараг ингээд мэдээд идэг байсан хэрнээ ингээ орхихгүй тисэд идэг байсан юм шиг харагдаж байна л да. Тэгээ 4-р сард бол цаашаад үргэлжлүүлж одоо ингээд шудраг бус нөхцөл байдалд байхгүй. Би цаашаа ингээ үргэлжлүүлж хохирохгүй. Надтай ингээ яаж ч хамаагүй харьцаж болох юм шиг тий. Намаа ингээ ашиглаж болох юм шиг, надад зөв бас хандаж болох юм шиг, намаа ингээ шимэгчлээд байж болох юм шиг ийм нөхцөл байдлыг би өөгшүүлэхгүй гэж шийдээд нөгөө хүмүүстэй яг тэмцэлдэх, хэлий гэснээ хэлэх. За цаашлаад энэ хамт олныг одоо яг энэ байгууллагыг ч юм уу энэ салбарыг ингээ орхиод явж байгаа харагдаж байна. Тэгээд эн чинь таны хувьд өөрөө өөртөө хийж байгаа маш зөв шийдвэр болж байна. Маш ухаалаг шудраг шийдвэр болж шүү гэж хүзэр бол гаргаж ирлээ. Тэг хүзэр болохоор ингэж бууж ир чинь бараг яг энэ зүйлээс ингээд салаал холдоод явангууд те таалагдахгүй байсан хүмүүсээс холдоод гар нийлэхгүй байсан түншүүдээс салаад болио гэж бодож исэн ч гэсэндээ яагаад ч юм одоо ингээд гүрийгээд итгээд ажиллаад исэн ч юм уу тэр ажилласаа ингээд гараа зогсонгууд яг нэг тийм өргөс авцсан юм шиг болж байгаа харагдаж байна. Тайвширна гэж бууж ирлээ. Тэгээд бараг илүү таныг амжилтанд хүргэх, илүү танд гайхалтай өөрчлөлтийг авчрах. Та яг өөрөө ингээд од болж гэлзэж чадах, өөрийнхөө ур чадвар, өөрийнхөө амбицийг хөгжүүлж чадах, олж чадах, нээж чадах тийм шин зүйлийг хөөгөөд явахаар хүзэр дээр гарч ирж байна. Тэгээ яг хөө ингээд бүр 10-ын илт дээшээ харж гарч ирж байгаа гэхээр нэг хүнд зүйл дуусч байна л та. Хүнд төгсгөл ирж байна. Гэхдээ хэцүү зүйл нэг бодлын ингээд дуусч байгаа юм шиг. Тэгээ үүнээс цааш дандаа сайжрах юм шиг, шинэ эхлэл ирэх юм шиг танд санагдана. Тэр нь ч гэсэндээ ерөөсөө зөрөөл орж ирж байгаа харагдаж байна. За ямар хэцүү зүйлийг дуусгачваа. За би ер нь хүнд цаг үеийг туулж инда гээл байж идэл нэрээ нэг 2-7 ч хонохгүй, бараг 7 ч хонохгүй дараагийн шинэ адал явдал эхлээл амар аз жаргалтай айгүй завгүй байгаа шинэ харилцаа холбоо шинэ мэдээ ямар нэг газараас ирээд байгаа хүзэр дээр бууж ирж байгаа юм. Тэгэл тэр мэдээг та хүлээж аваад ерөөсө пуужин шиг хурдан урагшилж байна. За ажил карьер бол 3 дугаар бүлгийнхний хувьд 4 дугаар сард ийм байх нь за 4 дугаар сараас хоошоо одоо ингээ 3 дугаар бүлгийнхний хувьд 4 дугаар сард нэг зүйл дуусаад байна. Тэгээ зөрөөд орж ирж байгаа ажил карьертай холбоотой цоошин эхлэл нь юу байх юм бэ? Тэрийг нэмэлтээр харцгаая. Маш сонирхолтой мессеж болох бах. За одоо болохоор 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хайр дурлалын харилцаа ямар байх вэ гэдгийг харнаа. За хайр сэтгэлийн хувьд 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст энэ болохоор илүү юм ганц бие хүмүүст ч
чиглэсэн мессеж гарч ирээд байгаа хүзүр дээр бууж ирж байна. За ер нь штэ сүүлийн баг 3 сарын хугацаанд ялангуяа одоо энэ дуусж байгаа 3 дугаар сард ч юм уу хайр сэтгэлийн харилцаан дээр маш сэтгэл хангалуун бус байгаад исэн хүмүүсийн хувьд 4 дугаар сард бараг soulmate-тэйгээ яг зөв хүнтэйгээ урт хугацааны харилцааг эхлүүлэх хүнтэйгээ учирнаа гэж хүзүр дээр бууж ирж байгаа хүзүр дээр гарч ирж байна. За энэ болохоор зарим хүмүүсийн хувьд шинэ хүн байж иж болно. Аль эсвэл болохоор штэ ингээ хайр сэтгэлийн харилцаа та байсан. За тэгээ бүр гэрлээд гэр бүл болж исэн ч гэсэндээ салцсан байгаа хүмүүс байгаа бол энэ 4 дугаар сард эргэж нийлэхээр бол хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ Уильям дэшээ харж гарч ирж байгаа гэхээр ер нь өнгөрсөн ингээл 1 дугаар сараас хоошоо та ингээд хайр сэтгэлийн харилцаан дээр айгүй сэтгэл хангалуун бус айгүй ингээд шаналж исэн токсик нөхцөл байдалд байсан. Хин нэгэнд амар гомдоод хин нэг ингээд амар үзий ядаад ер нь хайр сэтгэлийн харилцааг бүр ингээд яг хөш ханзан мэтэр жоохон мэдрээд байсан болвол шаналж исэн болвол тэг өөрийгөө энээсээ болоод юусаа ингээд жоохон хайрлахаа болцсон байсан энерги гарч ирж байна. За ямар ч байсан гэсэн хин нэг амар хайрлаад хин нэгэнд зүрх сэтгэлээ зориулаад байхад тэг тухайн хайр сэтгэлийн харилцаа юусаа болж бүтэхгүй байгаад байсан. Тэг үүнээс болоод ингээд за бараг тэг хайр дурлал ад жаргалтай хамтын амьдрал гэдэг зүйл бол миний амьдрал байх зүйл биш юм байна гэх бүр ингээд шийдсэн байсан чинь 4 дугаар сард яг ингээд tables are turning ширээ болвол яг ингээд өнцөг байрлалаа өөрчлөөд бүх юм ингээд таны талд эргэж байгаа байдал бол харагдаж байна. 4 дугаар сард нэг тийм анхны болцоо энтерт болвол явах ганц би хүмүүс айгүй их байна. Тэгээ эн чинь зүгээр ганцхан анхны болцоо болоод зогсохгүй цаашид ингээд маш олон болцоонуудыг чинь эхлэл байх болно. Гэхдээ олон хүнтэй биш зөвхөн нэг хүнтэй. Яг зөв хүнтэйгээ уулзрахаар харагдаж байна. Яагаад ч юм ингээд үнэхээр таны зүрх сэтгэл ингээд төвчгдсэн, хаагдсан байсан бол тэрийг чи ингээд нээж өгч чадах. Та ингээд ямар ч айдсгүйгээр ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийг дахиад шинээр нэг хүнд бэлгэлээд байгаа харагдаж байна. Тэгээ нөгөө хүн чинь бас энэ зүрхийг чи ингээд алдаад хагалчихгүй үнэхээр яг хайрлж хамгаалж чадах ийм заяаныхаа хантай учрна гэж бууж ирлээ. Тэгээд яагаад ингэж би жоохон бодол хийлээд байна вэ гэх тэгэхээр штэ ингээд айгүй олон хүмүүс энэ бичлэгийг маань үзэж байгаа. Тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор энэ бол яг цоошин хүн байх болно. Яг заяаны ханчин байх болно. Soulmate energy байна энэ бол зарим хүмүүсийн хувьд болохоор өнгөрсөнд харилцаатай байжгаад өнгөрсөнд та энэ хүнд айгүй хайртай сэтгэлтэй байжгаад нөгөө хүн чинь ч гэсэндээ танд хайртай сэтгэлтэй байсан ч гэсэндээ яагаад ч юм энэ харилцаа ерөөсө болоогүй. Тэгээд та энэ хүндээ айгу гомдсон байсан. Тэгээд 4 дугаар сард энэ хүнтэйгээ эргэж эвлэрч байгаа бол бас яг харагдаж байна. Зарим нэг тал хүмүүсийнх нь хувьд гэсэн үг шүү. Тэг үнэхээр дууссан гэж бодсон харилцаа дуусаагүй байх магадлал бол маш өндөр байна. За бит хоёр ер нь урт хугацааны ирээдүггүй дээ. Хэрвээ ингээ гэрэлж барьж исэн бол бит хоёр бол ер нь эргээд нийлэхгүй байх та. Эргээд ер нь бол бит хоёрын харилцаа сайжрахгүй байх та. Эргээд яг ингээд хамтдаа те том гэр бүл family болоод явна гэж огт байхгүй байх та гэж бодож исэн ч үгүй харилцаа тэгээд цэг тавигдаад бүх юм дуусчаагүй эргээд бүр амар гоё нэг хайрлаад бүр яг чин сэтгэлээсээ таны одоо яг энэ өнгөрсөнд харилцаатай байж байгаа салцсан хүн чинь таныг яг гуйгаад зүгээр ингээд бит хоёр нэг нэгэндээ хэрэгтэй бит хоёр нэг нэгэндээ тохирно гэж эргэж нийлэх биш үнэхээр хайр сэтгэлээр эргэж нэгдэж байгаа бол хүзүр дээр гарч ирж байна. Тэгэд яг ганц би байгаа хүмүүсийн маань хувьд болохоор таны зүрх сэтгэлийг эдгэх ангаах яг soulmate чинь таны амьдралд энэ 4 дугаар сард юу н орж ирнэ. 4-өөс ер нь 6 дугаар сарын хооронд энэ хүн таны амьдралд айгүй идэвхтэй өөрчлөлтүүдийг, сайн өөрчлөлтүүдийг авчирна гэж гарч ирлээ. Зарим хүмүүсийнх нь хувьд болохоор үнэхээр таныг ингээ гомдоосон ч гэсэндээ өөрийнхөө бурууг ойлгоод энэ харилцаагаа үнэхээр дуусгахгүй байхын тулд аль чатгаараа хичээгээд өнгөрсөнд чадаагүй ч гэсэндээ өнгөрсөнд харилцааныхаа потенциалыг өөрийнхөө гараар ингээ алж хайсан ч гэсэндээ одоо бол үнэхээр бүх зүрх сэтгэлээрээ сэргээхийг хүсээд ирж байгаа нэг тийм өнгөрсөндөг харилцаа бол буцаж сэргэж байгаа харагдаж байна.
Тэгээ ерөнхий энергийг харахад болохоор magician доошоо харж гарч ирж байгаа байхгүй ингээ гинтийн өөрчлөлт учраас та өөрөө маш их юм төөрөлдсөн байдалтай байхаар харагдаж байна л да. Одоо яг ингээ ганц би байж байгаа soulmate нь орж ирж байгаа хүмүүсийн хувьд болохоор нь штэ. За яг энэ хайр сэтгэлийн харилцааг би хүлээж авах уу, яах уу? Би энэ хүнд итгэх үү, яах уу гэд бас бүрэн дүүрэн нөгөө хүндээ ч итгэж өгч чадахгүй, өөртөө ч итгэж өгч чадахгүй 4-р сард жоохон сонирн байх гад байгаа харагдаж байна. Тэгээ таны өөрөө оролцоо бол бас харилцаанд аягүй чухал. Та өөрөө нөгөө харилцаан дээр итгэлтэй, хичээл зүтгэлтэй, нээлттэй байж иж бас харилцаа аягүй гоё цэцгэлэх гээд байгаа харагдаж байна. Тийм учраас нэмэлтээр болохоор ер нь 3-р сард энэ шинээр орж ирж байгаа. Одоо яг ямар ч байсан гэсэн шинээр дахиад эхлэх гээд байгаа энэ хайр сэтгэлийн харилцаанд та яг яаж хандах хэрэгтэй вэ? Яавал зүг бэ гэдгийг би нэмэлтээр харъя гэж бодож байна. Тэгээ бас мөн яг өмнөх харилцаанд ирж байгаа хүмүүстэр бол бүр эргэлзээд байгаа харагдаж байгаа байхгүй. Бүр ингээд нөгөө хүнтэйгээ өөрийнхоороо биш юм масктай хиймэл энэ төр харьцаал те. Ер нь бол за яг яах нь дахиад ингээд намайг гомдоохоор байх юм бол би ер нь энэ хүнээс бараг хариугаа аавна энэ төр гэдэг ч юм уу юм янз бүрийн юм сэтэж бас та бүхэн магадгүй харагдаж байна. Тийм учраас ер нь та бүхэн яг яаж хандах хэрэгтэй юм бэ гэдгийг би үргэлжлүүлж харъя гэж шийдлээ. За одоо болохоор 4-р сар хувийн талаас нь ямар ах вэ гэдгийг харъя. Сар бол ерөөсөө л дуусах ёстой юмнууд дуусаад шинээр эхлэх ёстой зүйлс цоо шинээр эхэлж явах ёстой. Тийм сар л гэж одоо астрологууд бүгд тайлбарлаад байгаа. Ялангуяа энэ оны 4-р сарыг. Тэгээ энэтэй хамгийн энергийн хувьд хурцж байгаа. Яг л нэг юм дуусаад цоо шин эхлэл ирээд байгаа бүлгийнхэн бол миний хувьд яг өнөөдрийн уншлагаар бол 3-р бүлгийнхэн байгаа. Санагдлаа. За ингэж асуухад бол 3-р бүлгийнхэнд маань нөгөө ажил, карьер, хайр сэтгэлтэй холбоотой асуудлууд болвол яг л нөгөө хувь хүн дээр нь ч гэсэн амар нөлөөлж орж ирж байна л да. Тэгээ та бүхэн яг сонголт хийн гэж хүзүр дээр гарч ирж байна. 4-р сардаа бараг багтаж жоохон сонголт хийхгүй ч байж магадгүй. Гэхдээ яарад бол огт хэрэггүй гэж бууж ирж байна. Ер нь бол таныг стресстүүлэх маш их бодолд автуулах юмнууд байна. Тэгээ нэгдүгээрт юу вэ гэд тэгэхээр энэ хоёрын аяга доошоо харж гарч ирж байгаа ч гэсэн цаашид нөгөө хамтармааргүй юмнууд байгаа. Ялангуяа ажил карьер дээр гарч ирсэн гарвал гармаар байгаа, болоод орхимоор байгаа ажил төрөл хамтын ажиллагаа энэ төр байгаа байхгүй. Тэгээ энийгээ та яг орхих уу яах вэ? Хамгийн гол нь тантай ингээ гар нийлж ажиллахгүй байгаа, танд өрөөгөөж өгөхгүй байгаа, танд хэрэггүй байгаа гэдгийг мэдж байгаа нэг тийм хамтын ажиллагаа, ажил хэрэг, карьер байгаад байна. Тэгээ тэрийг нь мэдээд байгаа мөртлөөс орхих уу яах вэ гэл ингээл айгүй их шаналаад хит их юм ургуулж бодох гээд байна. За үүнээс зайс хийгэрээ гэж хүзүр зөвлөж гин. Ер нь мэдж байгаа бол өөрийнхөө гаргаж байгаа шийдвэртээ итгэлтэй байхыг хүзүр зөвлөж байна. За бас хайр сэтгэлийн асуудал байна. Нэг хүн ирээ тань зүрх сэтгэлээ өгөөд байдаг. Гэтэл та энэ хүнийг хайрлах уу, энэ хүнийг хүлээж авах уу, энэ хүнээс зүрх сэтгэлээ өгөөд байна. Гэтэл би зүрхлээд зүрх сэтгэлээ өгөх уу яах уу гэдэг дээр маш их эргэлзээд байгаа харагдаж байна. Тэг үүнээс болоод хит их юм бодож шөнийн нойр хулжих, за гүнзгийх юм бол жоохон муу зуршилд автах гэдэг иж магадгүй. Ингээд бодол санаа яалтчгүй нөгөө ингээд рейс хийгээд байгаа байхгүй юу? Бодол санаа бол ерөөсөө л ингээд амархгүй яг цусаа зайгүй ингээд гүйлтийн шатан дээр гүйж байгаа юм шиг байгаад байгаа учраас тэрийг намжаахын тулд нойрны юм энэ айгүй хуудаг ч юм уу.
аль эсвэл хит их нөгөө бичлэг энэ төр үздэг болдог ч юм уу те ингээ богинохон рил энэ төр үзээлдэг штэ тэгэж нөгөө эсвэл тоглоом энэ төр тоглолдог болдог ч юм уу уцаараа тэгэх гээд ээж магадгүй шүү энэ бол мэдрэлийн ядаргаанд хүргэн тийм учраас хүзэр болохоор ингэж гаргаж ирж байна ерөөсөө л 3 дугаар сард бол та яг хувь хүн тал дээр ч гэсэндээ айгу том сонголтуудыг хийнэ тэгээд сонголтын дээрээ хит их яарахгүй байх гад байна гэж гарч ирж байна. Энэ бол буруу юм биш үү гэхдээ би яг сая эхлээд жоохон буруу тайлбарлах гэжсэн байна. Ингээ хоошоо тавих гад байна. Эргэлзэж цаг алдах гад байна. Тэгэхгүй ер нь хин нэгэн таны амьдралд орж ирлээ. Тэр хүнд итгээ зүрх сэтгэлээ өгмөр санагдчихвэл уучлмаар байвал уучлаа зүрх сэтгэлээ өг. За үнэхээр ирээдүггүй байгаад байгаа. Үнэхээр болвол зүгээр байгаад байгаа ажил хэрэг хамтын ажиллагаануудыг таслан зогсоо. Ингээ хоошлуулах гэдэг нь шийдвэр гаргах гэдэг нь хоошлуулах гэдэг нь шинэ өөрчлөлтөө хоошин тавих гэдэг нь тэгэж ерөөсөө болохгүй хатуу шийдвэрүүдийг гаргаа гэж хүзэр болвол зөвлөж байна. Тэгээд нь штэ таныг стресстүүлж байгаа тэмцээд өөрчлөлт ирэхгүй байгаад байгаа тийм зүйлстэй болвол орхих шийдвэрийг гаргах нь айгүй зөв гэж бууж ирж байна. Тэгээ энэ болохоор бас хайр сэтгэлтэй ч холбоотой дахиад 6-гийн аяг гарч ирээд байгаа байхгүй юу? За өнгөрсөн хайр сэтгэлийн харилцаатай байсан танд маш гүн гүнзгий сэтгэл үлдээсэн хүн бол ялцчгүй эргэж ирнэ. Харилцаа сэргэх боломжууд гарч ирнэ. Тэгээд та энэ харилцааны төлөө тэмцэх хүсэлтэй байх юм бол тэмцэж болно. Үгүй ингээд нөгөө хүндээ боломж олгомоор байх юм бол ирээдүй харж байгаа юм бол боломж олгох нь зөв. Хэрвээ үгүй байх юм бол орхихыг үзэр зөвлөж байна. Тэгээ ажил хэрэг дээр ч тэр та үнэхээр тасцсан, үнэхээр зүрх сэтгэл цаг хугацаагаа маш их зориулсан байж иж болно. Гэхдээ цаашид та яг энэ карьер дээр өөрийгөө хүчлээд, тэмцээд явах нь танд ирээдүйдээ санагдаж байна уу? Хэрвээ ирээдүйдээ санагдаж байгаа юм бол энэ зүйлтэйгээ үлдэж болно, энэ зүйлээ сонгож болно. Хэрвээ үнэхээр үгүй байх юм бол орхиж болно. Орхих нь зөв. Ер нь бол ингээд стресстэй танд ингээд ачаалал учруулдаг, танд ерөөсөө ингээд амархан байдаггүй, танд дандаа сорилт болж ирдэг тиймэрхүү зүйлсийг орхих нь зөв шүү. Ирээдүггүй гэж бодож байгаа зүйлсийг л ер нь 4-р сард орхих нь хамгийн зөв гэж хүзэр олвол гаргаж ирж байна. Танд урт хугацааны ирээдүй өгч чадхааргүй байгаад байгаа. Та ингээл харангуут ирээдүй харахгүй байгаад байгаа. Таны 1-2 жилийн дараах ирээдүйд чи хэрэггүй байгаад байгаа. Та өөрөө шинээр эхлүүлж дахиж боломж олохыг хүсэхгүй байгаад байгаа. Тэр зүйл дээрээ хатуу шийдвэр гаргахыг зөвлөж байна. За ингээд 3 дугаар бүлгийнхний маань уншлага дууслаа. Анхаарал хандуулсанд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя.